Орой мэдрэг үзэгчтэй та бүгдийн амралтын өдөр ая тухтай өнгөрч буй гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар сувагт телевизийн дуустгаараа хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За 2025 он гараад дундаас гараа явчихж байна. За мэдээж нийгэм улс төрийн үйл амьдрал бол сонирхолтой болж ирсэн. За 5 дугаар сарын сүүлээр засгийн газрыг огцруулах жигсаал цуглаанаас гадна улс төрийн хүрээнд ч гэсэн яригдаж, за 6 дугаар сарын ихээр оюун эрдэнэ засгийн газар огцорч улмаар зандан шатар ерөнхий сайдаар нэрлэгдэж шинэ кабинеттай тун утгагүй нэрлэх энэ өдөр хоногуд өнгөрч байна. За тэгвэл өнгөрч оны сүүлээр ажиллаа өгсөн оюун эрдэнэ ерөнхий сайдын хувьд 2025 оны хаврын чуулганаар татвар нийгмийн даатгалын багц хуулийг оруулна хэмээн амлаж ирсэн. За гэвч яг цаг хугацаанд бол энэ хууль бол их хурлаар орж хараахан батлагдаж чадаагүй. За тэгвэл түүний алааг авч байгаа Зандан ширийн засгийн газар яг миний түрүүний дурддаг энэ татвар нийгмийн даатгалын энэ багц хуулийг хэрхэн урагштуулах вэ? Энэ ард иргэдийн амьдралд хэрхэн нийцэх вэ? За нөгөө талдаа иргэн аж ахуй нэгжиж гисэн ямар үр өгөөжтэй байх вэ гэдэг энэ хүү асуултыг би нэр бүхий дөрвөн зочны хамтаар 90 минутын хугацаанд хайх юм аа. За ингээд хилцүүлэлт хүрэлцэн ирсэн та дөрөвтэй талархлаа илэрхийлье. Орчлоо нийлээ урч ярьчих шиг боллоо. Тэгээд хэдүүлээ цаг 30 минутын хугацаанд энэ татвар нийгмийн даатгалын багц хуулийн эргэн тойронд юу яг юу болж байгаа юм те. Та бүгдийн бас яг гарч идлүүд юу юу байгаа юм. Яг та нар шиг эдийн засагч санхүү нэгтлэн бодох энэ бүртгэлийн мэрэгчлүүдээ санаа онааг бас энэ шинэ хуулийн төсөлтөд багтаасан юм уу гэдэг талаар бас ярилцъя. Өөр бас стандарт бус сэдвүүд дунд нь бас орсон гэдгийг бас тэмдэглэе. За ингээд албан ёсоор хилцүүлээ эхлэе. За манай өнөөдрийн хилцүүлгийн зочноор Шимэд Гочоогийн өнөр жаргал, санхүү эдийн засгийн их сургуулийн нэгтлэн бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, татварын мэрэгжсэн зөвлөхийн нийгэмдгийн удирдах зөвлөлийн гишүүн, санхүү банкны тэргүүний ажилтан, Жамсран доржийн дэлгэр сайхан, төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, санхүү эдийн засгийн их сургуулийн багш, дэд профессор, эдийн засагч, Банзрагчийн отхон төгс, Монгол банкны бодлогын зөвлөлийн гишүүн асан, Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн тэнхимийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор. Эрэгзэнгийн шинэ гэрэл, эдийн засагч. Тэгээд бид тавд цаг маш бага байгаа учраас их тийм инерттэйгээр одоо ажил хэрэгтэй орё гэж бодож байна. За тэгээд одоо та нар мэдчихэж байгаа. Энэ нэг дүр зургийг та нар санаж байгаа. Өнгөрсөгч оны хамгийн сүүлийн өдрийн үдэш ерөнхийсэд асан оюун эрдэнэ ард түмэндээ хамт нэмжлэгээ дэвшүүлсэн. Энэ үр зүгээр миний хамгийн ач холбогдолтой байсан үг өгүүлбэр нь юу байсан бэ гэхээр доогуур нь явж ийн л да. Татвар нийгмийн даатгалын багц хуулийг хаврын чуулганаар өргөн барина. Улсын хурл энийг бас хэлэлцээд ерөнхийдөө энэ ард олонны тунд хүлээлттэй байгаа энэ хууль бол өөрийн гэсэн үр өгөөж өгнө. Гол нь шинэ хууль нь яг энэ шинэ цагийн энэ үйл явцтай их уялднаа, ард иргэдээ их бодноо, аж ахуй нэгж хуваарь бизнес эрхлэлийг бас мартахгүй гэж хэлсэн. За тэгээд яагаад энэ хууль уншиж хагаад дараагийн засагтаа ингээд золгоч уу гэдгээс л яриагаа эхлэж бодож байна. За тэгээд өнөр жаргал багш. За ер нь уг нь бол татрын шинжилгээг, нийгмийн даатгалын багц хуулийн шинжилгээг хийгээд удаагүй байгаа шүү дээ. Татрын хуулиуд бол 2020 оноос хэрэгжүүлж гисэн. Тэгээд одоо ковидтэй золгоод олигтой хэрэгжүүлж үр дүнгийг хэмжиж юу нь болоод юу нь болохгүй байна, хаана ямар эффект өгөөд байгаа юм, энд боломж олгосон байгаа, хэний үйл ажиллагааг яаж хязгаарлах юм гэдгийг дүгнэх бас төдийлөн одоо дүгнэх хангалттай цаг хугацаа бол өнгөрөөгүй байсан. Нөгөө талаасаа нийгмийн даатгалын хуулийг бүр 2024 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлсэн шинэ багц хууль хэрэгжиж байгаа. Тийм одоо тэг дөнгөж хэрэгжүүлээл үндсэндээ 1 жил боллоо дахиад одоо багц шинжилэл гээд яриад унахаар өмнөх шинжилэл нь хангалттай байж чадсан юм уу гэдэг асуудал хэрэгдэж байгаа. Тэгэхээр өмнөх шинжилэл нийгмийн даатгал ялангуяа нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд бол би өмнөх шинжилгээг маш хангалттай байсан гэж үзнэ. Маш яаран одоо олигтой хилцүүлэлгүйгээ. Гэхдээ одоо төрийн бас байгууллагууд, хуульчдын холбоо, татрын мэрэгсэн зөвлөхийн нийгэмлэг гэл бусад одоо энэ төрийн бас байгууллагууд мэрэгжлийн хүмүүс санаа зовнол бас одоо хилцүүлэг энэ төр хүртэл зохион байгуулж өгчлээс одоогийн яриад байгаа энэ ажил олгогчийн шимтгэлийг яаж бууруулах уу, хөнгөлөх үү энэ төр талын ямиг хуулийн чинэслэлт ийм зүйл болохгүй байна. Тэр хуультайгаа зөрчилдөөд байна. Ийм гарц гаргалгаа байна гэд бүхэл бүтэн өдрийг зарцуулаад хүртэл одоо хилцүүлэг зохион байгуулж өгöd хуулийн ажлын хэсгийнхнийг ураад энэ одоо ажил хэрэг зохион байгуулж лээсэн. Тэгээ гэвч за би бол жишээлбэл ажлын дид хэсэг гэдэг зүйл одоо орж исэн. За тэгээ нэг удаа одоо ордонд хурал болсон.
одоо тэр ажлын дэд хэсгийн. За тэгэл нэг хэдэн санал сонсоод л тэгээд үндсэндээ бол энэ 3 тулгуурт тэтгэврийн тогтолцоо гэдэг биш байна. Би гурвууланд нь хамрагдах боломжтой байж энэ чинь 3 тулгуурт болно. Гэтэл халамжийн тэтгэврийг суурь тэтгэвргээд нэрлэлчихсэн юм байна. Ингээд цаашаага жишээлбэл би бол халамжийн тэтгэврийг ерөөсөө хамрагдахгүй юм байна ч гэх юм уу. За тэгэл одоо бас ус болохгүй байгаа зүйлийг зөндөл одоо ярьж хэлжсэн боловч нэг өдөр батлагдлаа л гэсэн. Тэгээ одоо ганцхан удаа уулзалт тэгээд баахан санал өгсөн. Өчнөө санал хүмүүс одоо зөндөөл өгсөн. Ингээд нэг л өдөр батлагдчихсан. Тэгэхээр ийм ингэж баталсан хууль учраас одоо өнөөдөр яах нь алдаа заагаад байгаа юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр хангалттай одоо өлегтэй сайн асуудлыг системээр нь хараад тийм ээ. Энэ хуулийг ингэж өөрчлөх юм бол хаана очиж ямар эффект өгөх юм, хинд яаж нөлөөлөх юм гэдгийг авч хэлцэхгүйгээр харгалзахгүйгээр одоо үндсэндээ нэг талыг баримталсан хууль баталснаас л улбаатай юм гэж бодож байгаа. Зөвлөлийн гишүүн дэлгэр сайхан. Татвар нийгмийн даатгалын шинжилгээг бие хувьдаа хийх ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл бид нар 19 онд татврын багцуулаа шинжилсэн ерөнхий хууль дээр гол бодлогын асуудлуудаа тусгасан гэж үздэг боловч би бол татврын хувьд татврын бодлого гэдэг зүйл тодорхой хэрэгжиж чадахгүй байна гэж ярьж байгаа. Гэхдээ яг 19 оноос хойш хэрэгжсэн хуулийг аудитынхаа үнэлээд татврын орлого нэмэгдсэн, төсвийн орлого нэмэгдсэн энэ агуулгаараа бол бас сайн хэрэгжсэн гэж хардаг. Гэхдээ татврын бүтцийг харуул тийм биш байдаг. Тийм учраас бид нар татврын бодлогоо сайжруулах тал дээр, татврын орчноо сайжруулах тал дээр таны саяны хэлсэн өнөөдрийг хүртэл бид нар хувийн хвшлээ дэмжин, иргэдээ дэмжин, хувийн хвшлийг дэмжсэн эдийн засагтай байна, төрийн оролцоог буруулна гэд ярьдаг. А бодит байдал дээр яг эсрэгээрээ хэрэгжиж байгаа энэ нөхцөл байдлаасаа бид гарах ёстой. Тэгэхээр эдийн засгаа бид тэлэх тэр боломжийг энэ татврын шинжилгээр хийх ёстой. Гэхдээ татврын шинжилгээний хувьд бол цаг хугацааны хувьд зөв буруу юу гэдэг асуудал байгаа. Энэ шинжилгээг бид магадгүй 22-3 онд эдийн засаг таатай байхад амжиж хийх ёстой байсан байх. 19 оны шинжилэл бол эдгээр мэдээж хэрэг тодорхой өөрчлөлтүүд орсон, зарим босгуудыг үсгэсэн тийм ээ. Жишээ нь 3 тэрбумыг 6 болгосон ч гэдэг юм. Тэр өөрчлөлтүүд хийж чадсан боловч бодлогын төвшний шинжилэл бол би болж чадаагүй гэж байна тийм. А нийгмийн даатгал дээр ч гэсэн ялгаа байхгүй. 17 оноос хойш явсан саяхан нийгмийн даатгалын багцууд батлагдсан боловч тэндээс нөгөө яг үндсэн зорилго болох олон сонголттой байх хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хууль гээд 17 оноос хойш хичнээн хувилбар явсан энэ хуулиудыг орхиод сугалж авч үлдээд баталсан. Тэгэхээр хувийн тэтгэврийн даатгалын тухай хууль нь сугарч үлдсэн учраас нийгмийн даатгалын томоохон шинжилэл бол болох боломжгүй хязгаарлагдвал нөхцөл байдал үүсэж байгаа. А гэтэл бид нар 2001 оноос хойш 2 удаа тэтгэврийн талаар нийгмийн даатгалын талаар төрөөс баримтлах бодлого баталсан. 15 онд баталсан бас байдаг. Хойшлуулад энэ хугацаанд хэрэгжүүлж чадаагүй гэсэн үг л дээ. Тийм учраас эдгээр шинжилгээг хийх бол зайлшгүй шалтгаан байгаа гэж би хувьдаар. Хоёрдугаарт нь цаг хугацааны хувьд сая бид нар дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэл баталж явах хугацаанд улсын их хурлын гишүүд сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яамнаас бол асуусан. Татврын шинжилгээ хийх юм уу юу гэд. Дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэл дээр бол орж ирээгүй. Гэтэл яг хоёр засаг солигдохын завсрын үед яг энийг хийж байгаа нь бол мэдээж энэ ажлаа явуулах гэсэн санаа болов гэж харж байгаа. За, доктор профессор Отгон төгс. Таны асуулт болохоор нөгөө энэ хаврын чуулганаар энэ хууль яагаад батлагдаж амжихгүй ингээд удаад байгаа юм бэ гэж. Би болохоор нөгөө нийгмийн даатгалын шинжилгээний тухай энэ хууль чинь 2023 онд нэлээд бас хэлэлцэгдэж байгаа. Тэгээд маш хурдан батлагдаад тэгээ 24 оны 1 сарын 1-ээс ингээд хэрэгжиж явж байгаа. Дөнгөж ямар үр дүн ямар гарсан юм. Нөгөө нийт тэр нийгмийн даатгал төлж байгаа ажил олгогч болон ажил хийж байгаа төлж байгаа тэр бүлгүүдэд ямар нөлөө үзүүлсэн. Тэгээд төс нөгөө нийгмийн даатгалын санд ямар нөлөө үзүүлсэн. Тэгээд нийт макро эдийн засгт ямар нөлөө үзүүлсэн. Хүмүүсийн амжиргааны түвшинд ер нь ямар нөлөө үзүүлв, ядууралд ямар нөлөө үзүүлв, тэгш бус байдал нийгмийн энд ямар нөлөө үзүүлэх гэсэн тийм судалгаа хийх тийм боломж байгаагүй байхгүй юу. Ингэж л хэрэгжээд эхэлж байгаа. Тэгэнгүүт бол яг хуу шинээр сонгогдсон гишүүд бол энэ нийгмийн даатгалын шинжилгээний хууль дээр даатгалын тухай хууль дээр ингээд нэмэлт өөрчлөлт оруулъя гэдээ ирэхэд нөгөө засгийн газраас ч юм уу одоо энэ хуулийн чинь бас хилцэж байгаа энэ институцуудын хувьд нөгөө макро эдийн засгийн байдал айгуу жоох муудж ирж байгаа. 25 оны эхний хагасын одоо татврын одоо төсвийн татврын орлого бол ер нь бага байгаа. Макро эдийн засгийн байдал муудаад нөгөө нүүрсний экспорт багасаад тийм байгаа үед макро эдийн засгийн байдлын юм жоох юм тодорхой бус юм муудж байгаа үед нөгөө ийм том өөрчлөлтийг ингээд хийхэд бол ер нь жоохон зохисгүй байдیں۔ Татврын тухай юм шинжилсэн айгуу тийм реформын хуулиудыг бол эдийн засгийн тийм хөгжиж байгаа циклийн үед
сэргэж байгаа тийм үйлчлэгийн үед хийвэл айгүй тийм боломжтой өгөх. Тэгэхээр нэг цаг үеийн жоохон таараагүй болов гэж би боддог. Эдийн засаг шинэ гэрэл. Татвараа багасгах, одоо татврын дарамт маш их байна гэдэг асуудал бол яг энэ бүтэн 24 оны турш яригдсан сонгуулийн жилч байсан. Тэгээ 25 он гараад энэ бол улам л одоо эрчтэй явж байгаа. Сая оюун эрдэнэ засгийн газрын ундаг нэг том шалтгаан. Ягаад тэр залуучууд 1000 орт өдөр тутам бараг 1000 залууж агсаж байгаа. 25 хоног тасралтгүй үргэлжилж байгаа. Тэд нар нэг л том асуудлыг ярьсан шүү дээ. Татвараа багасгаа. Үнэхээр энэ татвар нийгмийн даатгалын энэ дарамт чинь жижиг дунд бизнес эрхлэхэд боломжгүй байна. Ажилтныхаа цалинг тавихад боломжгүй болчлоо. Бид нар бол цаашаа явах одоо тийм юугүй байна тий боломжгүй байна, хөгжих боломжгүй байна, иргэд хуримтлалтай болох, аж ахуй нэгж хуримтлалтай болох боломжгүй байна. Нэг хувийн орлогын албан татварыг бууруулах олон нийтийн асуулга бол 6 хоногт 100 мянга давсан. Жишээлбэл бүгд залуучууд гар үсэг зурж байгаа. Тэгээ энэ бүх асуудлууд үнэхээр би ч гэсэн өөрөө бас бизнес эрхэлж байгаа. Ажлынхаа цалин нэмэхэд хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл дагаал нэмэгддэг бүх зардалтаар ажилтнаа сургаж болдгоо, хоологч болдоггүй, нэмэлт ажлын байрны нөхцөлийг сайжруулж болдоггүй. Эргээд үнэхээр тэр өндөр шимтгэл нь эргээд тэр одоо манад ажиллаж байгаа залуучууд 20-30 жилийн дараа тэтгэврт гарахт нь нөлөөлөх үү? Өнөөдөр яваад эмнэлэгт үзүүлэхэд үнэхээр үр дүнгээ өгч чинь бол өгч чадхааргүй ийм нөхцөлтэй болцсон. Үнэхээр эрс шинжлэлийг хүсэж байгаа. Гэхдээ одоо энэ огзорсон болон одоо шинээр бүрдэж байгаа засгийн газар яг энэ залуучуудын хүлээлтийг хангаж чадсан бодлогын өөрчлөлт хийж чадахгүй гэдэг дээр л асуудал байгаа. За бүх иргэдийн одоо сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдаа авалтыг 100%. За үүнээс 800 мянган төгрөг хүртэлх худалдаа авалтыг 50%. За 800 мянгаас дээш нь бол одоо хуучнараа 20%-аар одоо нөөтөөс хөнгөлөгдөнө гэсэн үг. За тэгэхээр энэ одоо ямар учиртай тоо вэ гэхээр ингээд 500 мянган төгрөг хүртэлх худалдаа авалт нөөтөөс бүрэн чөлөөлөгдөхөөр нийт одоо худалдаа авалтын одоо нөөт уншуулж худалдаа авалт хийж байгаа иргэдийн маань одоо 51% нь бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. Нөөт төлөхгүй гэсэн үг. Та дөрвөлээ хэллээ. Энэ хуулийн чинь батлаагүйш баталсан юм байна шүү дээ. Гэтэл өмнөх баталсан хуулийн хэрэгжилтийг ерөөсөө үр дүнг нь үзээгүйж дараа нь одоо олон нийтийн шаардлага гэх юм усрын оноо авах ч гэдэг юм үү те үүднээс ингээд дахиад ингээд нэг багц хууль оруулаад ирэх жишээ нь. Энэ дээр та дөрөв надад нэг хэлээч. Энэ дэлгэснээр гоовнд ер нь бид нар яг найдаж болох уу гэж байгаа. Би болохоор юу өнгөж саяхан улсын их хурлын нийгмийн бодлогын байнгын хорооны дараа инх насантай уулзаж ярьжсэн энэ хуулийн талаар. Тэгээд инх насны дарга болохоор байнгын хорооны дарга болохоор энэ төвшин их хурлын гишүүн төвшингээр ахлуулсан 30-аад гишүүд үлээ санаачилж оруулж байгаа хуулийн өөрчлөлт шүү дээ. Энийг болохоор энэ 7 хоногт байнгын хороогоор хурлах юм байлээ. Ер нь маргааш гэсэн үг 3 дахь өдөр байнгын хороо хурлцдаг. Тэгээ байнгын хороогоор хэрэг нийгмийн бодлогын байнгын хороогоор хэрэг дэмжигдвэл нийт хуралдаанд орох юм билээ. Нэгдсэн хуралдаанд. Тийм болохоор Зандан шатар ерөнхий сайдын засгийн газар бүрдэж эхлэхтэй холбоотой энэ том тэгээд айгүй тийм сайн одоо даацтай бүр шинжилсэн баянгаар реформ биш болж чадаагүй энэ хууль бол яг хуу батлагдах байх гэж бодож байна. Би зөвхөн эдийн засгийн хувьд юу гэж бодоод байна вэ? Энэ дээр харин нөгөө юу орлого тал дээр ингэж ажиллаж байгаа юм чинь бас тэр нэг нийгмийн даатгалын сан гэдэг чинь нөгөө орлогоос бүрдэж л явна шүү дээ. Тэгэхээр чи нөгөө орлого тал нь ингээ буураад ирлээ гэхэд нөгөө сан чинь өөрөө нөгөө угаасаа хоосон байгаа. Хийж байгаа тийм ээ бид нар чинь бүр арилжааны банкнд алдсан шүү дээ. Сангийнхаа гол мөнгнүүдийг. Тэгэхээр арай гэж бүрлдэж байгаа энэ сангаа дахиад ингээд орлого талынх нь бууруулвал бид нараас зарлах талыг яаж бууруулж болох вэ гэдэг тэр бодлоготой нь хамт ингээ оруулж ирвэл маш сайн одоо дэмжигдээд засгийн газар болон улсын их хурл хамт ингээд хамтраад багтлаад явхад болох байхаа л гэж би бодод байна. Саяны төвшин гишүүний өргөн бариад байгаа хуулийн
үзэл баримтлалыг байгаа агуулгыг бол бид нар яг нөгөө өмнө нь энэ шинэ хуулийн төслийг хэлцэж явах үед яг одоо ийм байдлаар зохицуулаач гэдэг саналуудыг өгч ирсэн. Энэ өөр иргэний үйлдэл зөрчилдөд байна. Одоо ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авна гэдэг чинь ер нь одоо цалин хөлсөнд оногдох хэсгийг яаж тодорхойлох боломжгүй байна. Тэргээл тийм хөдөлмөрийн хуультай бас зөрчилдөж байна. Бас хөдөлмөрийн хуулинд ч алдаа байдаг. Одоо тэр нөгөө нийгмийн даатгалын шимтгэл суудах цалингийн бүрэлдэхүүн шагнал гэдээ оруулчихсан. Гэтэл одоо хүний гар дээр тавьсан мөнгө болгоноос нийгмийн даатгалын шимтгэл суудах агуулгатай байгаа. Хоол унааны хөнгөлт байгаа. Тэр чинь ер нь бол хүний одоо баг амьд явахтай одоо баг холбоотой зүйл ш. Наад захын эрхийн асуудал. Нэг удаа хоол идэх тухайн асуудал. За тэгээд энэ зохицуултыг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ би нэг юм их болгоомжлж байгаа. Энэ нь яг саяны отгон төгс багшийн хэлдгээр зарлага талыг яах юм бэ гэж. Орлого мэдээж буурна. Тэгэхээр зарлага талыг бууруулж гин гээд нөгөө талд одоогийн тэтгэвэр авагчдын нөхцөлийг мөн одоо өнөө маргаашгүй тэтгэвэр тогтоолох гэж байгаа хэсгийн нөхцөлийг дордуулах вэ гэж болгоомжлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо тэр нөгөө цалингийн 5 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтоодгийг 6, 7, 8, 9, 10 болгодог ч юм уу. Энэ нь одоо өмнөх онуудын бага цалин одоо дараагийн цалингуудтай нийлээд цалингийн дундаж буурах. За нэг цалинг өнөөдрийн цалинд ойртуулж өсгдөг итгэл цүүрийг олигтой өсгөхгүй байгаа. Тэр итгэл цүүрийн дээд хязгаарыг хаа байсан 2022 онд 1 гэж итгэл цүүр авсан мөртлөө 13 оны дээд хязгаараар таарч байгаа. Энэ нь одоо дунд болон дундаас арай жоохон дээх нүр цалинтай хэсгийг маш их одоо хэлмэгдүүлж байгаа. Тэдний тэтгэврийг одоо үндсэндээ бүгдээрээ жигд бага татвар тэтгэвэр авдаг. Ийм тогтолцоороо шилжүүлээд байгаагаар аюултай. Саяны өөрийн чинь зогсдурж байгаа оршуулга хүртэл тэтгэвртэй гэдэг дээр бол би санал зөрж байна. Яагаад гэвэл татвар өөрөө зохицуулах үүрэгтэй. Тэгэхээр альва нийгэмд болж байгаа бүтэж байгаа сайн сайхан байгаа хөгжүүлэх гэж байгаа зүйлийг татвараар дэмждэг. Харин хөгжлийн сааруулах, сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн зүйлийг татвараар хязгаарлах ёстой. За оршуулгын үйлчлэгийн дээр олон хүн надад дургуйцах байх. Гэхдээ би өөрийнхөө үзэл бодлыг хэлэхэд бид нар нөгөө Улаанбаатар хотыг тойроод л ингээд баахан чимээгүй хотууд ингээд бий болж байна. Төрүүжийнхаа чимээгүй хотыг зайлуулах одоо зөөх те одоо эрүүл хүн амьдрах орчин бий болгох зөндөө өчнөө ажил явдал одоо зардал чирэгдэл болж байна. Гэтэл эргээд одоо ингээд бид хот тойроод явхаар энэ тэндгүү чимээгүй хотууд одоо эндчгүй тэмтчгүй оршуулгын компаниуд байна. Гэтэл чин бид нэлээд дээх нь яасан бэ гэхээр одоо нөгөө чандралан оршуулах буюу одоо эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангасан ийм одоо үйлчлэгийг нэвтрүүлсэн. Тэгэхээр энэ үйлчлэгийг одоо энэ үйлчлэгийг бол харин яах нь вэ? Энэ бол одоо орон зай бага эзлэх нь байна. За одоо тэр арай ариун цэврийн шаардлага хангасан байдал байх нь. Ийм үйлчлэгийг бол дэмжиж болно. Харин нөгөө талдаа удахгүй одоо Улаанбаатарын оршин суугчдын зай талбайг багасгасан, одоо бидний амьсгалахаагаар хөрсний бохирдлыг бий болгосон, оршин суух одоо суурьшлийн бүсийг хомьсон ийм зүйлийг бий болгоод байгаа оршуулгын үйлчлэгийг бол харин татвартай байлгаж зохицуулах ёстой гэж би бол үзэж байна. Сабын хувьд яг татвар нийгмийн даатгалын шинжилгээг дандаа шатгийн засгийн газар хийх ёстой л гэж бодож байна. Учир нь өнөөдөр хоёр зүйл байгаа юм. Бид нар татварын орлого нэмэгдээд байна гэж ярьж байна. Энэ дээр бидний хувьд татварын орлого нэмэгдээд байгаа боловч яг яаж нэмэгдээд байгаа, яг өнөөдөр бидний зорилго нь юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Өнөө хүртэлх татварын бодлого бол би зөвхөн төсвийн орлогыг бүрдүүлэх зорилготой ийм татварын бодлого явуулсан. Жил ирлээ шүү дээ. Харин тийм орлого бүрдүүлэх хэрэгтэй. Одоо ч гэсэн нэг тиймэрхүүл байгаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн яа харахгүй зүгээр л өнөөдрийн алдагдaltaй байгаа энэ санг яаж авч явах вэ гэдэг рүү л зорж байгаа юм. Гэтэл нөгөө татварын бодлогын үндсэн зорилго бол эдийн засгийг тэлэх ёстой. Иргэд аж ахуйн нэгжүүдийн нуруунд дээрх ачааг хөнгөлж эдийн засгийн суурь баазад тэлж чинээлэг иргэд орлого өндөртэй иргэд чиний томоохон аж ахуйн нэгжүүдийг л боожуулах ёстой шүү дээ. Тэр үндсэн зорилго эдийн засгийн зорилгоос бол татвар нийгмийн даатгалын бодлого бол хальтсан хазаацсан явж байгаа. Тэм учраас бодлогын чиглэлээ зөв харж бидний шинжилгээг хийх ёстой. Нийгмийн даатгал дээр ч гэсэн тийм. Гэхдээ өнөөдөр өргөн барьсан байгаа саяхан хамгаалалтын сайдын танилцуулж байгаа тэр хууль дээр бол яг энэ үндсэн зорилго бас л тийм зөв сууж чадаагүй. Дахиад л нэг алдагдлаад дурдсан энэ алдагдлыг яаж багасгах вэ гэдэг рүү чиглэсэн ийм л нийгмийн даатгалын шинжилэл явуучих гэдэг юм л да. Тэм учраас бидний татварын нийгмийн даатгалын шинжилгээг юуны төлөө хийж байгаа вэ гэдэг дээр нэгдмэл бодлоготой байх хэрэгтэй. Тэгэхгүй дахиад нөгөөх давтагдал төсвийн орлогоо нэмэхийн тулд төсвийн зардлыг л санхүүжүүлэхийн тулд байх татварын бодлого өнөөдрийн энэхүү тэтгэврийн гажуудалтай тогтолцоог тогтоон барихын төлөөх нийгмийн даатгалын шинжилэл хийх юм бол бид нар дахиад нөгөө шинжилэл реформ гэж ярьж байгаа тэр утгаас халих буруу тийшээ явчих юм магадлал байна л гэж харж байна. Залуучууд болохоор өнөөдрийн тэтгэврийн даатгалын тогтолцоог бол бас бүр зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Бид нар хуримтлалтай, тэтгэвэр гаргахтаа хуримтлалтай баймаар байна.
тэтгэврт гарснаар өнөөдрийн тэтгэврт гарч байгаа хүмүүс шиг бидний одоо орлого шууд буураад орлого багтаа хүмүүсийн игнийн лөө ордог, шууд шилждэг энэ байдлыг бид нэр одоо ахаад 20 30 40 жилийн дараа ийм байдалд бид нэр очимооргүй байна гэдэг дээр залуучууд бол маш хатуу байр суурьтай байгаа. Тийм учраас өнөөдөр хийх байгаа шинжил бол маш эрс шийдэмгий тийм шинжил байх хэвээр. Тэр хагас хөрөнгөтлийн тий эсвэл одоо тэр бүтэн хөрөнгөтлийн тогтолцоо руу шилжиж байгаа бол тэрийг маш хурдан хиймээр байна. Түүнээс биш энэ шилжилт ингээл ахаал 10 жил 5 жил ингээл яригдаал яваад байвал бидний өнөөдрийн энэ зовлон дуусахааргүй байгаа. Нэг одоо нийгмийн даатгалтай. Нийгмийн даатгалтаар бол ерөөсөн хамгийн том асуудал бол тэтгэврийн асуудал байгаа. Тэгээ нөгөө гурван сан нь бол харьцангуй боломжийн одоо балансаа бариад ажиллаад байдаг. Тэтгэвэр дээр болохоор одоо бол улсын төсвөөс 1.5 их найдын одоо татаас авч байгаа шүү дээ. Одоо энэ 25 онд жишээлбэл. Тэгээ энэ ахаад энийг шилжилтийг хийх гэхлээр хөрөнгөлтөл рүү ингээ хагас хөрөнгөлтөл рүү ингээ жил болгон тодорхой хувийг ингээ шилжээд явъя гэхлээр энэ дээр нь бас нөгөө зөрүү татаас нь одоо маш их болчиход байгаа байхгүй. Яг гэвэл өнөөдөр залуучууд иргэдийн төлж байгаа тэтгэврийн даатгалыг тэр компани болон ажил олгогч хоёр нийлээд 17%-ийг цалингаас нь төлж байгаа тэрийг бол ингээд шууд өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс рүү бүгдийг тарааж өгөөд дээр нь дахиад 1.5 их найд төгрөг хэрэгүүлж штэ. Бусад татвараас одоо нөөд аж ахуйн нэгж хүүхний орлогын татвараас ч юм уу тэр бусад татваруудаас татаж авчиж өнөөдрийн тэтгэврээ өнөөдрийнхээ хэрэгцээг дөнгөж хангаж байгаа. Тэгэхээр энэ дээр мэдээж бол өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүсийн нөхцөлийг бол бууруулж болохгүй. За өнөөдөр ирэх жилүүдэд тэтгэврт гарах байгаа хүмүүсийн нөхцөлийг бол мэдээж бууруулж болохгүй. Тэгэхээр энэ одоо шилжилтийн ачаагаа тэр бусад их хүмүүсээс үүдээд энэ нийгмийн даатгалын шинжилгээг бол маш хурдан эхлүүлмээр байна л гэсэн саналтай байна. За төр бүсээ чангалах замаар төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлэх, за мөн хэд тансаг хэрэглээний одоо өндөр үнэтэй арх тамхи импортоор аваад валютыг ханшиг өсгөөл байгаа. Тэгэл хэд өндөр үнэтэй одоо машин суулж байд юм уу? Ийм татвар бол дэлхийд дээр хэрэгжиж ингэж зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх биш, нийгмийн дундаж давхаргыг чиглэхэд дэмжсэн бодлогын хөшүүргэн татварын бодлого байдаг учраас энэ чиглэлийн татварын зохицын реформ хийхийг би зорж бас энэ ажил дээр олж анхаарч тэргүүлэх чиглэл байх болно гэж бодож байгаа. Татвар ингээд уулна ингээд яг ингээд аль нэг нийгмийн бүлгийг ялахгүйгээр ингээд яг 10 бол 10, 20 бол 20 явах хэрэгтэй биш үү? Ягаад ингээд нэг одоо юу гэдэг энэ их илүү мөнгө олж ийн гэдэг ингээд нэг юм татварын хувьд нэг тийм ялгуулан гадуурх зүйл гаргаж байгаа. Энийг бол яг хуваарай одоо бизнес хийж байгаа аж ахуйн нэгжүүд бол их эсэргүүцсэн л дээ. Энэ дээр та дур ямар бодолтой? Би энийг дэмжиж байгаа ч биш, үгүй ч зүгээр та дураас асууж байгаа шүү. Дэлгэр сайхан эзэнс чинь. Тэр яг хөө шатлсан татвар бол байдаг. Дэлхийн улс орнууд нэлээд ашигладаг. Гэхдээ хэзээ ашиглах вэ гэдэг нэг чухал. Өнөөдөр Монгол улсын татварын систем ерөнхийдөө иргэдийн орлогыг дэмжсэн, аж ахуйн нэгжүүдийг бүтээмжийг дэмжсэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тэлэх энэ боломжийг тэтгэсэн юм л татвар багт. За шинээр сонгогдсон ерөнхий сайдын маань нөгөөтөл яриад байгаа нэг үг нь бол эдийн засгийн чөлөөт байдлыг дэмжинэ гэж ярьж байгаа. Эдийн засгийн чөлөөт байдал гэдэг бол ерөөсөө татвараар дамжиж л гол нь хэрэгжинэ. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бид нар өндөр цалин олгохыг дэмжсэн бодлого явуулах юм уу? Өнөөдөр нөгөө хүмүүс маань өндөр цалин авч яана гэдэг чинь өөрийнхөө мэдлэг чадварыг хөгжүүлсэн, харьцангуй өндөр бүтээмжтэй мэдлэг боловсралтай тэр хүнд л өгч байгаа цалин шүү дээ. Уг нь бол тийм. Тийм. Тэгэхээр тэр хүнийг мэдлэг боловсралтай өндөр цалин авах тэр боломжоор нь дэмжсэн тэр татварын тогтолцоог өнөөдөр бид явуулах юм уу? Шууд юм шатлсан татвар руу орох цаг нь болсон юм уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар тухайн амын амжиргааны ерөнхий төвшинг бид харах хэрэгтэй. Статистикийн хорооноос жишээ 4 саяас дээш орлоготой иргэдийг харьцангуй одоо өмнө 3 байж байгаа одоо 4 саяас дээш орлоготой иргэдийг харьцангуй чинэлэг гэж нэрлэдэг байгаа нь бол энэ буруу. Өрхийн орлогын төвшин сая австралчуудын гаргасан тооцоогоор нэг 10 сая орчим төгрөгийн өрхийн орлоготой байж Монголын иргэд наад захын хэрэглээгээ санаа зовох зүйлгүй хангах юм боломжтой гэж ярьж байгаа. Тэгэхээр 5 сая төгрөгтэй нэг орлоготой иргэнээс өндөр татвар авна гэдэг нь бол өнөөдөр Монгол болохгүй гэдгийг харуулж шүү дээ. За ковидын өмнө бидний тооцсон тооцоогоор нэг 5 орчим байсан. Одоо сая австралчууд 10 болгож байна гэдэг чинь энэ хугацаанд бидний нүдэн дээр бүх юмны хэмжээ 2-оос 2.5 дахин тэлжлээ шүү дээ. Тийм ээ, инфляц ч гэсэн явсан. Тэгэхээр бидний хувьд энэхүү шатлсан тогтолцоог хэрэгжүүлэх тэр цаг хугацаа нь бол би хувьдаа хараахан болоогүй гэж ярьж байна. Гэхдээ сая одоо орж ирж байгаа татврын бодлогоор бол энэ шатлсан тогтолцоо зарим талаараа ороод ирсэн, нөөц төр ч гэсэн цалин орлого төр ч гэсэн ороод ирч гэсэн байгаа юм байлаа. Сангийн сайдын танилцуулж байгаа байдлаар бол. Зөвлөх үнэр жаргал.
Шатлсан тогтолцоо бол ер нь яадаг вэ гэхээр татврын тэгшүүдрэг байх зарчмыг хангах. Энэ нөгөө хэвтэй тэгшүүдрэг байна гэдэг маань ижил орлоготой, ижил цалин хөлстэй, ижил нөхцөлтэй байгаа хүмүүс ижил хэмжээний татвар төлнө. Харин ахиу орлоготой хэсгээс арай ахиу татвар авна гэж байгаа. Гэхдээ тэр нь 5 сая 10 сая уу сая тэр сайхан багшийн хэлгээр тийм ээ. Тэгэхээр чинээлэг байх. Тэр 10 сая төгрөгөөр нэг хүн орлого олох тэргээр хэдэн хүн амьдарч байна. Гэхдээ 10 сая төгрөгөөр ганцаараа амьдарч байна уу, гуруулан амьдарч байна уу, тавуулан амьдарч байна уу гэдгийг харгалзахгүйгээр зүгээр тоон дүн харах юм бол одоо нэг дундаж компани гүйцэтгэх захирал энэ 10 сая төгрөгийн орчмын цалинтай байгаа ах сарын. Тэгэхээр тэднийг шатлсан руу оруулаад татварлаад унахаар чинь одоо бас л тэд нар чинь тийм амар байж 10 сая төгрөгийн цалин авахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр 10 сая төгрөг гэдэг тоо өөрөө тохиромжтой эсхийг бас л уг нь судалж үзэх ёстой юм байгаа юм л да. Тэрнээс зүгээр за 5 сая гэж ахиу гинлээ гэд шууд татварлаад унах нь. Нөгөө талаасаа юу байгаа вэ гэхээр манайх ингээд орлогуудаа жирэгчээд байгаа. Цалингийнх, үйл ажиллагааных, одоо түрээсийнх, тим юмных, юмных гэх. Ингээд янз бүрийн одоо 5-6 хуваагаад жирэгчээд тэгээд тус нь өөр хувь хэмжээгээр татвар ногдуулаад байгаа нь өөрөө бас өрөөсгөл. Жишээлбэл Хятад Солонгос бол бүх тэр хүний бүх орлогыг жилийн орлогыг нэмээд тэгээд одоо тэр нөгөө шатлал нь бол маш өндөр. Тэгээд татврын хувь хэмжээ эхлэхдээ манайх шууд 10% эхлэдэг байгаа. Тэгэхээр шууд 10% эхлэн гэдэг чинь 1 сая төгрөгийн цалинтай хүний 10%-ийг татварлахаар цаана нь юугаар амьдрах вэ гэдэг асуудал үүснэ тий. Цаана 2%, 1%, 3%, 5% гэж зөндөө олон хувь хэмжээ байна. Дээрээс нэг юм суур орлогыг чөлөөлөх ёстой болж таарад байгаа. Манайх одоо нэг 800 мянган гэж яриад ах шиг байна. Тэгжээч тэр хүмүүс чинь бас нэг тийм ямар ч татваргүйгээр нэг амьдралаа залгуулах хэмжээний орлогыг бол бас татваргүй чөлөөлөх ёстой. Хятад бол тэр нэг 50000 юан гэдэг юм байл. Гэт гих мэтчлэн тэгээд аваад үзэхээр энэ шатлалд нь нөгөө ногдлашгийн орлого хамаагүй болчиход байгаа. Тэрбумын ногдлашиг авахаар 5% татвартай, сая төгрөгийн цалин авахаар 10% татвартай 10 саяын цалин авахаар дараагийн шатлал руу ороо. Тэгээд тэр шатлал нь 12, 14, 16 гэдээ ямар ч ач холбогдолгүй тийм хитрхи олон жижигхэн жиргсэн энэ шатлал энэ төр бол миний бодлоор бол тохиромжгүй л зүйл ба. Хувийн орлогын албатрыг ер нь шинжилгээгүй байна гэж би хэлэх гэж. За, отоо өгш. Энэ шинэ ерөнхий сайд одоо энэ үгийг хэлэхдээ бол нөгөө нийгэмд үүсэж байгаа орлогын тэгш бус байдлыг л одоо бууруулъя гэж бодчихлоо гэж хэлсэн байх л да. Гэхдээ орлогын тэгш бус байдал бол ингээд өндөр цалин авж байгаа, айгу антрепренер, шинийг хийж байгаа, олон хүнд ажил олгож байгаа, энэ нийгэмд нэмэн өртөг айгу үүсгэж байгаа хүмүүсийн тэр нөгөө бүтээл сэтгэлгээ, тэр нэг бизнес хийн гэдэг чинь бурхан минь чи амар том эрсдэл шүү дээ тийм ээ. Ялангуяа Монголд. Тэгээ тийм эрсдэл хүлээж авч байгаа хүмүүсийн одоо 5 сая юм уу 8 сая 10 сая орчмол цалинтай байгаа. Бараг зарим нь айгүй бага цалин авч байгаа шүү дээ өөрөөсөө хамаг юмаа төлөөд. Тэр хүмүүсийн орлогыг багас нөгөө их татвар авна гэдэг бол нөгөө авах нь хураах нь айгүй амархан байх. Гэхдээ тэгш бус байдал буурах уугүй юу гэдэг л асуудал. Тэгш бус байдал буурдаг бол айгүй сайхан байна. Гэтэл тэгш бус байдал нь буурахгүй бүтээлч нөгөө хувийн сектор нь хувийн хвшил нь хумигдаад ирвэл бид нар бүр давхар нөгөө зардал төлж байгаа байхгүй юу? Тийм учраас бол яг үгээр энэ залуучууд энэ одоо энэ бизнесмэнүүдийн хийж байгаа энэ бүх үйл ажиллагааг бид нар бол дэмжих хэрэгтэй. Бизнесийн дэмжих татвараар бүх талаар нь дэмжих хэрэгтэй. Яг өнөр агшин хэлдэг шиг тэр олон төрлийн татврын шатлал, олон төрлийн хөгжлөл энэ төр гэдгийг аягүй сайн болгоомжтой бодох хэрэгтэй болж байгаа. Тэгээд яг тэр өнөр агшин хэлж байгаа чиг тийм юм байна. Жишээлбэл үнэт цас тэр нөгөө хувьцаа борлуулсан орлогоос бол айгүй бага орлогоос айгүй бага мөнгө төлж байгаа шүү дээ. Гэтэл тэр чинь асар их мөнгөөр ярьж байгаа тийм ээ. Ашиг болж байгаа юм. Гэтэл нэг сая 200 мянган төгрөг, сая 500 мянган төгрөг авч байгаа 22 өдөр ажиллаж байгаа. Зарим тохиолдолд 26 хоног ажиллаж байгаа залуучууд тэр чинь 10% төлж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь шудраг бус байгаа. Тэр чинь тэгш бус байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр юмнуудыг олохгүй ээжж хамгийн энгийн авахд айгүй амархан тэр 10 саяас илүү авч байгаа хүмүүс нь 25% авьяа энтер гэвэл нөгөө цаана ямар үр дүн гарах вэ гэдгийг л бодохгүй байна гэсэн. Судлаач шинэ. Энэ над дээр одоо нэг сая 5 сарын 28-ны өдрийн засгийн газрын хуралдааны тэмдэглэл байгаа юм. Хувь хүний орлогын албан татврыг 1% болгох 100 мянган иргэний санаачлагаар хэсэг гишүүд бас хуулийн төсөл өргөн барьсан байгаа тренд. Энэ дээр бид нар манай засгийн газар ч гэсэн энэ шудраг байх зарчим энтер гэдгийг бас ахаад нэг хармаар юм шиг байна. Хөдөлмөрлөөд сая утгаагч хэллээ тийм ээ. Хөдөлмөрлөөд
хувьцаан дээр ч гэсэн тэр хувьцааны арилжаанд орно гэдэг чинь бүр алаан штэ. Амар штэ. Зүгээр ороод захын хүн зүгээр ороод хувьцаа авахлаар тэр нүсдэг юм биш байхгүй юу? Асар их судалгаа, шинжилгээ хийж, асар их эрсдэл дундуур орж иж тэндээс жахаа ашиг олдог. А гэтэл их ашиг олж байгаа нь тэр шударгал их ашиг олж байгаа хүнээс их татвар авна гэдэг нь тийм шударга зүйл биш штэ. Ер нь бол тэр чинь өөрөө их ашиг олж байгаа хүмүүс чинь эргээд их баялаг бүтээдэг. Гэтэл засгийн газар тэрийг нийгмийн баялаг гэж ойлгоод байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Тэр хүн үнэхээр их мэдлэг шингээж иж, маш их цаг зарцуулж иж баялаг бүтээж байгаа болохоос биш. Зүгээр байж байгаа баялагаас ингээд хин нэг нь илүү ихийг авч байгаа зүйл ерөөсөө биш байхгүй юу? Тэгэхээр засгийн газрын энэ тэмдэглэл дээр хүртэл нийгмийн баялагаас хин их хүртэж байгаа энэ төр гэж бичсэн байгаа байхгүй юу? Би бол энийг бүр ямар амар хуучинсаг ойлголт вэ? Тэгээд өнөөдөр Монголд бол орлоготой иргэдийг бүтээмээр байна. Одоо дөнгөж сая би эдийн засгийн байнгын хорооны хурлыг бас сонссон энэ дэрхээс өмнө. Нөгөө сэлб дид төвийн бүтээн байгуулалтанд манай барилгын компаниуд орох гэсэн чинь орлогын хэмжээ нь хүрэхгүй байгаа байхгүй юу? Яагаад хүрэхгүй байгаа гэсэн чинь тэр шаталсан татвараас зугатааж компани жижигсгсэн учраас одоо тэр дараа нь тэр том бүтээн байгуулалтанд орох гэсэн чинь нөгөө компаниуд нь жижигдээд байдаг. Орлогынхаа хэмжээгээр. Хин ч гэсэн тэгэхээр бид нар ч одоо нэг манайх ч юм улс өргөдмөр шүү дээ. Яг ингээд явхлаар 1 тэрбум долларын хөрөнгөтэй компани байдгүй шүү дээ Монголд. Одоо дэлхийн юун л ороод ирлээ. Ялангуяа одоо нээлттэй компани байхгүй. Дор хаяж 1 тэрбум долларын тийм хөрөнгөтэй эргэлттэй тийм ээ. Баланстай нэг хэдэн нээлттэй компанитай болмоор байна. Долларын тэрбумтан тийм иргэдтэй болмоор байна. Тэрний дараа бид нар өндөр татварын тэр ярина үхээс биш. Одоо яаж иргэдээ мөнгөтэй болох вэ? Яаж компаниудад томруулах вэ? Тэд нар чинь томорч ижил. Тэгээд тэр шатлсан татвараар одоо шатал байгаа шүү дээ. Хөвгний орлогын албан татвараар 10, 15, 20 гээд. Тэр 10%-аас дээш шатлсан татвар төлж байгаа иргэн чинь нэг 8,080 хүн байгаа шүү дээ. 24 оны статистикээр 3,500,000 иргэн дотор шүү дээ. 8,080 хүн. Гэхдээ тэр хүмүүс чинь л хөрөнгө оруулалт авчирж байгаа. Бизнес босгож байгаа. Ноу хав авчирж байгаа. Өндөр мэдлэгтэй хичээж байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсийг бид нар гадагшаа алдахыг одоо алдмааргүй шүү дээ, тий. Нэмж. За. 2020 он буюу одоогоос яг 4 жилийн өмнө манай Монгол улсын нийт төсөв 13.9 их найд байсан. Урсгал зардал 10.8 их найд байсан. Сая 25 онд төсвийг 33.4 их найдаар баталсан. Урсгал зардлыг 25.3 их найдаар баталсан. Энэ 4 жилийн дотор гэхтэл зөвхөн урсгал зардал 2.5 дахин нэмэгдсэн байна. 20 онд төр явжил байсан, төрийн үйлчлэгээнүүд хүрдгээрээ хүржил байсан. Урсгал зардал үндсэндээ 2.5 дахин нэмэгдчихэд байдаг. Өнөөдөр худлах хуурмаг явдал, хулгай зэлгийг ихсэж байгаа болохоос биш энэ бүтээмжтэй байдал алдагдсан. Иргэд татвар төлөхийг ерөөсөө буруу гэгээг байгаа. Хэмжээндээс нэг айхтар марахгүй байгаа. Нэг асуудал байгаа нь юу гэхээр иргэдийн хуруу хумсаа хөвлөн байж төлсөн татвар яг эргээд нийгмийн сайн сайхан яг татвар төлсөн хүндээ иргэндээ яг буцаагаад зарцуулж ийнэг үлийнх нь учир дутагдaltaй болж ирж байна л да. Тийм учраас энэ 90-ад он ялангуяа 2000 оноос хойш төрсэн одоо энэ хүүхэд залуучууд ер нь бол татвар төлөхийг маш их хүсэхгүй байна. Шинэ ажилд очих юм бол би одоо нийгмийн даатгад төлмөөргүй байна. Зүгээр юм ам байдлаар гэрээ байгуулчих. Би ерөөсөө ямар нэгэн байдлаар ингээд улс би тэтгэвч авахгүй гэж ярьж ийн л да. Тэгээ одоо энэ саяны ерөнхий сайдын засаг огцорсон шалтгаан бол бас л энэ тансаглал нь магадгүй татвар төлөгчтэй мөнгө байсан бол яах вэ гэдэг л нэг үндэслэл байлаа шүү. Тэр огцор хамгаалсан жагсаал бол тийм л юм болж байсан. Тэгээ одоо ингээд одоо энэ бичсэн байна л да одоо энэ нэг хүн ингээд хэлсэн байна шүү. Өнөөдөр ингээд 40 гаруй одоо ингээд төрлийн татвар одоо хураам шимтгэлийг одоо ингээд оногдож байна. Зарим бүр давхуцсан байгаа. Тэ? Тэгэхээр энэ 2000-ад оноод одоо төрсэн залуучууд итгэлийг юу яаж олж авах юм бэ те? Энэ хүмүүс ч одоо яг өөрийнхөө эмээ өвөө ээж аваа одоо биднийг харангуйтаа тэтгэвт авахгүй юм байна. Тэ? Одоо юу гэдгийг адаглал нэг улсын эмнэлэгт очлоо гэхэд анхны шатны тусламж үйлчлэгийг авч чадахгүй юм байна гэдэг юм төрлөө шүү дээ. Би оны өмнө чи хөвдөө таан уулын эмнэлэг дээр очиод үзүүлэхэд намааг юмч чи гараад тэр тос одоо тэр хүүн бэнт одоо юу гэдэг чи өөрөө аваад тэр гэсэн тий. Би зүгээр үзэлгээл тэр нэг 7500 15000 төгрөл миний датаас гарч байгаа юм байлээ. Бусад юм нь би гараад эмийн сангаас би авчирч байгаа байхгүй.
Гэтэ миний одоо энэ 20 жил ингээд энэ нийгмийн даатгалт, эрүүл мэндийн даатгалт төлсний одоо юу байна? Жилдээ нэг удаа л биш хэмжээнд үзүүлж байна. Тэгэхээр бид нар төлж байгаа мөнгө бол бага биш хэмжээтэй шүү дээ. Уучлаарай би арай урт ярьчлаа. Яг уу энэ дэр 2,500,000 төгрөгийн нэрлсэн цалинтай одоо ажилтан байгаа шүү дээ. Энэ хүн бол нэг сард компанитайгаа нийлээд сар болгон 100,000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалт хэлж байгаа юм. Жилдээ бол сая 200 гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ хүмүүс ч ерөөсөө эмнэлэгт очиж чаддаг байхгүй юу? Ягаад бол харцангуй одоо ажиллаад хийхгүй бол одоо ажилдаа илүү анхаарч байгаа залуучууд гэсэн үг шүү дээ. Тэгээ ямар нэг эрүүл мэндийн асуудал гарангууд улсын эмнэлэгт очихлоор нөгөө очор нь одоо нэг сарын дараач гэдэг юм уу одоо маш хүндрэлтэй. За ямар нэгэн аргаар үзүүлэх гэхлээр заавал танил тал юу хэрэг болдог. За тэгээд үзүүлээ гэхэд улсын эмнэлгийн үйлчлэгээ чанар тэр хүмүүсийн сэтгэл санаа одоо нийцэхгүй гэдэг асуудал байна. Тэгээд тэр хүмүүс хамгийн сүүлд шууд хувийн эмнэлэгт очдог байхгүй юу? Яг л тэр хүмүүс одоо нөгөө жилд сая 200,000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалт төлсөн ч гэсэн ашиглаж чадах нь одоо маш бага. Тийм учраас залуучууд энэ дээр ингээд маш одоо эсэргүүцэл илэрхийлээд байгаа зөвхөн эрүүл мэндийн даатгалт. А нөгөө тэтгэвэр нь бас адилхан. Одоо ингээд тэр хүмүүс чинь 425 компанитайгаа нийлээд сар болгон жилдээ 5,100,000 төгрөгийн тэтгэврийн одоо даатгалт төлждөг. Тэгээ яг өнөөдөр ингээд нөгөө аав ээж байгаа юм өвөө эмээгээ харахаар яг энэ тогтолцоогоо тэтгэврт гарах юм бол би ч ингээд шууд орлогогүй хүний игнэнд орчих юм биш үү? За дээр нь тэр хүмүүс маш их татвар төлж байгаа. Хувь хүний орлогын албан татвар, за янз бүрийн нөгөө зам, машины татвар, үйл хөдлөлийн татвар ч гэдэг юм уу тий. Тэгээ нөөт ингээд төлж байгаа. Шууд нүдэн дээр нь тэр нь ингээ хэрэггүй зүйл зарцуулагдаад байдаг. Уг нь бол хүний төлж байгаа татвар чи яг тэр хүмүүсийн хөгжлийн төлөөл зарцуулах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл одоо тэнд ямар ч хэрэггүй соёлын сурчлагаа хийгээл байдаг. Баахан гадаад дотоод томилолт дахивал байдаг тий. Юунд зарцуулж байгаа юм мэдэхгүй. За тэгээ сүүлдээ ингээд төр оролцохгүй юмгүй болцсон. Тэгээ одоо чи нөгөө мэдээлэл нээлттэй болохын хэрээр ингээд төсвөрөө ороод харангууд тэр төсвийн байр савны урсгал засвар тэр төсвийн байр савны дулаан халаалтанд ямар их тэр татвар төлөгчдийн мөнгө урсж байгаа юм. Эргээд үйлчлэгээ авахгүй гэхлээр тэр нь тийм хангалттай үйлчлэгээ байдгүй чинь. Тийм учраас одоо бид нар нэлээд залуучууд бол нэлээд том тийм эрс өөрчлөлтийг л одоо хүсэж байгаа шүү дээ. Сая жагсаалын үеэр ингээд тэр залуучуудтай уулзахад энэ төрийнхээ бүтэц орон тоог 2-3 дахин багасгаач. Төрийн оролцоогоо бүр эрс бууруулаач. Бүр оролцохгүй юмд оролцдог боллоо. Иргэд бид нар чи өөрсдөө ингээд тэмцээд амьдрах тэр эрхийг нь биднэрт өгөөч гэж байгаа байхгүй. Тэгээд дагаад энэ төрийн оролцоо эдгээр буух юм бол одоо энэ зах зээл чинь нээлттэй болно. Тэг энийг нээлттэй болгооч гэдэг ийм одоо бүр нэг өмнөх үеийнхний боддгоос бүр шал өөр. Би тэнд очиод би ч бас нэлээд ийм нээлттэй байдлын талаар юм уншиж судалдаг хүн чинь тэр залуучуудтай уулзсангуудаа би чинь бүр ахаад илүү их уншиж судлах хэрэгтэй байна гэж бодогдох хэмжээнд ортол тийм одоо шинэ өөр юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр нэг ийм л одоо орцсон нөхцөлд одоо энэ нэг татврын шинжилгээ хийх юм уу те энэ шин засгийн газар чи одоо үнэхээр энэ залуучуудын хүлээлтэнд нийцсэн ийм бүтэц оронтой гаргаж ирэх юм уугүй юу гэдэг чинь асуудал болчиход байна. Дэлгэр сайхан гүшүүнээ энэ сая бас ажиллаа гэж байгаа нь засгийн галтгааг барьж байгаа ингэж хэд ингэж мэдгдсэн л дээ. За татвар нэмэхийг одоо хориглоно л гэж юм л да. За засаг энийг хориглосон юм байна. Үүнийг засаг тогтоох юм уу? За яг хоёр нь үн гэдэг зүйлийг бид нар их зүгээр харах хэрэгтэй. Аливаа үн өнөөдөр өсөөд байна, инфляц их байна, ард түмний амжиргаанд дарамт болж байгаа үнэ. Тэгвэл валютын анш бас нэг гадны валютын үн яваад байна шүү дээ. Зээлийн хүү гэдэг бас нэг санхүүгийн бүтээгдэхүүний үн. Тэгэхээр үн гэдэг зүйлийг төр тогтоох ёсгүй. Үн өснө гэдэг зүйл нь өөрөө бидний энэ тогтолцооны гажуудлаас л болж байгаа. Бид эдийн засгийн тогтолцоогоо өөрөө зөв хийгээгүй байна. Тэгэхээр бидний иргэдийн бодит орлого бүтээмжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд тэлэх төр тогтолцоо хийж чадаагүй. Хоёрдугаарт нь өрхийн орлого, өрхийн амжиргааны чанарыг сайжруулах чиглэсэн бодлого яваагүй байна. Гуравдугаарт нь эдийн засгийн нийлүүлэлт одоо инфляцийг бий болгоод байгаа хоёр хүчин зүйл шүү. Эдийн засгийн нийлүүлэлтийн сүлжээгээ бид нар зөв болж хараагүй байна гэсэн. Ингээд эдийн засгийн тогтолцооны гажуудлаас болоод л инфляц өөрөө бий болоод байгаа хэрэгэлтэй зохистой бус түвшинд харьцангуй өндөр түвшинд. Татварыг бол төр харж чадна. Гэхдээ бид нар татврын хувьд таны хэлсэн гол санаа дээр ярихад өөсөө бид нар татварыг энэ залуучууд төлдөг болох, төлөх дуртай болох, төлөхдөө цааргалдаггүй байхын нөхцөлийг бүрдүүлэхийн тулд
татварыг нэмэхгүй байхаас илүү Монголынхаа энэ орчинд тохирсон зөв татврын бодлого, нийгмийн даатгалын бодлого явуулахаас гадна тэрийг нь эргээд Монгол улсын хөгжил цэцэглэлтийн төлөө иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн төлөө зарцуулж ижил өнөөгийн энэ харьцангуй чөлөөт сэтгэж байгаа чөлөөт нийгэмд өсч боодсон залуучуудын итгэлийг бид олж явна. Бодтойгоор ажил хийхгүйгээр бид юу ч амлаад энэ итгэлийг авч чадахгүй л дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар бол үнийг бол төр тогтоохгүй гэдэгтэйгээ эвлэрэх ёстой. Ард түмний өмнө худлаа амлахаа бид болох хэрэгтэй л дээ. Үн өсөхгүй үнийг бид барьчихна гэдэг ч юм уу те. Тэгснээс бид та бүхний амьдралыг сайжруулах, та бүхний хийж бүтээхийг дэмжсэн ийм татврын бодлого, ийм эрүүл эрх зүйн орчноор та бүхнийг ханганаа. Хийж бүтээсэн үн, шударгаар хөдөлмөрсөн үн, илүү их орлоготой, илүү их сайн сайхан амьдрах нөхцөлийг бид хангаж өгнө. Тэрийг нь хангаад өгчих юм бол эдийн засаг төртөдрөг өөрөө тэр үнийг өөрөө зохицуулаад явчих боломжтой. 2000 оноос хойш төрсэн залуучууд одоо үзэл бодлоо маш хүчтэй илэрхийлж штэ. Тэгэхээр энэ шинэ үеийнхэн одоо энэ шинэ үеийнхний тэтгэврийн талаарх бодол, татврын талаарх бодол энэ төр гэдэг бол бидний хэрэгэлдэг байсан ойлголт нь хүлээн зөвшөөрдөг тийм ээ. За ингээл 10% тавьчихвал за тэр 10% төлөйдэ гэдэг тэр үйл хөдлөл шал өөр үйл хөдлөлтэй тийм нийгэм шинэ үе гарч ирж байгаа байхгүй. Тийм учраас бол яг хөглөр төрөөс явуулж байгаа нийгмийн даатгалын тухай бодлого, тэтгэврийн тухай бодлого, хувийн тэтгэврийн талаарх нөгөө тогтолцоог нэвтрүүлэх, олон сонголт бий болгож өгөх, зарцуулалтын талаар, орлогын талаар одоо тэр регистрийнхаа дугаараар ороод миний нэрийн дансан дээр хэдэн төгрөг байна уу гэдгийг шууд хараад миний тэр төлж байгаа тэр нийгмийн даатгалын шимтгэл маань хэдэн хувиар өнгөрсөн жил өсөв. Ямар хэмжээнд одоо тэр нөгөө нийгмийн даатгалын сан маань миний мөнгийг менежмент хийв. Эсвэл зүгээр засгийн газрын одоо тийм төсвийн алдагдлалд явчихв. Эсвэл хэн нэгэн даргын албан одоо гадаадын айлчлалд явчихв энтрийг олж хардаг. Тийм мэдээллийн системийг гаргаж өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. Яг таны түрүүний хэлдгээр залуучууд бол ингээд татвар төлөхгүй энтер гэж байгаа бол ерөөсөө биш. Бид нар бол маш одоо дэвшилттэй. Бүх химийг харж байгаа хил устай гадаад ертөнцтэй зүгээр нэг тий хурууны югаар бүх химийг тавчаад мэдж байгаа хүмүүс. Тийм учраас орчин үед бусдтай адилхан бусад нийгмүүдтэй адилхан тийм шинжилсэн сайхан нээлттэй зөв хэмнэлттэй тийм бодлогыг энэ засгийн газар явуулах нь зөв л дээ. Одоо үнэхээр энэ би энэ цамхан засгийн газар байгуулагдаасаа гэж бас хүсэж байна. Хэмнэлттэй байгаасаа гэж хүсэж байна. Ялар макро эдийн засгийн байдал айгүй хэцүү болж ирж байна шүү дээ. Төрийн хүмүүс бол даруухан байх хэрэгтэй. Ажилтаа л зарцуулна хамаг анхаарлаа хандуулна гэхээс үстэр гадаад тамилттай тийм ганган сайхан байх тэр чинь одоо боломжгүй шүү дээ. Төрийн хүмүүс гэдэг чинь төр засгийн хүмүүс гэдэг чинь шал ондоо байх хэрэгтэй. Өгүүл хөдлөн тийм шинэ үе тэгж харж шүү дээ. Тийм учраас сая тэгж жагсаалт хийсэн байж тээ. Тийм. Өндөр өгшөө одоо нөгөө жишээл авч байгаа шүү тий. Яагаад бидний төлсөн татварыг ингээд тий нэг будаатай хуурга хийгээд тэрийг бид эргээд зараад байгааг л би бас ойлгохгүй байгаа. Нөгөө төр хувийн хвшлийн ажлыг булааж авчигээд байна тий. Энэ өөрөө одоо төсөвтж бараг чих юм байхгүй. Ер нь бол бараг 20-отой байх ёстой зүйл. Энэ өөрөө маш буруу байгааг илэрхийлэл. Ийм зүйл хэдий ч нэ татвар төлөгчд олноор харна. Хэдий ч нэ одоо төсвийн талаарх муу мэдээллийг их сонсно. Хэдий ч нэ татвар төлөх ухамсарт эргээд сөргөөр нөлөөлнө. Хинч татвар төлөх дургүй болно. Нөгөө талаар ерөөсөө тэр янз бүрийн шоу юм уу, янз бүрийн тим зүйлийг хүсээг байгаагаар дэргээд олон бидний төлсөн одоо жишээлбэл машины татварыг яагаад нэмсэн дургуулах гэж байгаа гэхээр бидний машиныг одоо машинаараа бид аюулгүй бөгөөд машина одоо эвдчихгүй, хэмгэлчихгүй, тааламжтай одоо зорчих нөхцөл боломжийг хангаагүй байж татвараа нэмлээ л гэж байгаа шүү. Тэрнээс биш татвар нэмлээ гэдэг нь бол хэдэн жилийн өмнөх татварыг өнөөдөр нэг 10 жилийн дараа, 15 жилийн дараа тодорхой хувиар нэмэхэд тэгээ нэмэх үндслэл хоёр нь бас одоо тодорхойгүй байгаа. Тэгэхээр одоо хүмүүс чинь бол маш их мэдлэгтэй болчихсон, мэдээлэлтэй болчихсон. Энэ тооцоолуудыг хийж чадна. Одоо гадаад валютын ханштай харьцуулаад ч гэдэг юм уу, төгрөгийн уналттай харьцуулаад за нэг тэд орчим хувиар нэмэхэд бол дургуулахгүй ч гэдэг юм уу те. Гэтэл 3 дахин ч юм уу хэтэрсэн хувь хэмжээгээр нэмэгдүүлэх. За ер нь бол энэ татврыг нэмэгдүүлээд байгаа ялангуяа хувь хүний орлого халамтрыг бууруулахгүй чичрээд байгаа гол үндслэл бол энэ нийслэлийн төсвийн бие даасан байдал гэдэгтэй холбоотой байгаад байгаа юм. Энэ нийслэлд чинь маш их одоо бүтээн байгуулалт өрнүүлж ингээд одоо бужигнуулж өгж штэ. Тэгээ энэний ард маш их мөнгөн тоо байгаа. Тэгээ энэ мөнгүүдийг нь хувь хүний орлогын халамт руу
үйл хөдлөх хөрөнгийн албан татвар гэх мэтчлэнгийн энэ татваруудаар нийслэл бас одоо тий нийслэл хотын татварыг 2 дахин нэмчихсэн. Үйл хөдлөх хөрөнгийн татварыг 2 дахин нэмэхэд маш ойрхон байна. Хуулиар бол зөвшөөрчихсөн. Одоо иргэдийн төлөөлөгчтэй бол нэг хуралдахад баг нэмнэ. Тэгээ ийм байдалтай байгаад байдаг. Тэгээ ингэж цуглуулсан хүчээр цуглуулсан татваруудыг өргөө зарцуулаад байна. Тэрүүл тэр яам цомхон багасаа гэж байна тий. Яам цомхон баймаар байна. Одоо бидний нүднээр харж байгаа шүү дээ. Бидний анх ажлын байрнаар харахад дүүргүүд ямар байшинд байдаг вэ? Одоо хитэн давхар байшинд байна. Тэрний халаал, захилгаан одоо үдий төдий ашиглалтын зардал. За тэгээд тэр өрөө тасалгаа болгон мэдээж хоосон байхгүй байгаа. Тэр бүхэн зардал чирэгдэл болж байгаа тийм тавилга хэрэгсэл гээд. Жишээлбэл одоо нийгмийн хамгааллын яам гэхдээ чинь хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2 л агентлагтай байлаа. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газар гэдэг дахиад нэг төрлийн бас байгууллага одоо үндсэндээ чиг үүргэнд давтсан. Дахиад байгуулчихж байгаа. За одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол надад дургуцгал баг. Гэхдээ энийг хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяанд нэг хилтэс байлгаад аваад яваад байж болсон зүйлийг бүхэл бүтэн дахиад байшин, аппарат, дарга, нэгтлэн, санхүү одоо юу гэдэг. Нийгмийн даатгалын ерөнхий газар гэ байсан дахиад эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулчихсан. Тэгээ сангийн менежмент огт мэдхгүй эдийн засгийн ямар ч мэдлэггүй эмч хүмүүс сангийн менежмент хийгээд одоо нөгөө санан үргэлж одоо та одоо тэр эмнэлгээ үзүүлж чадахгүй байна гэдэг байгаа чинь ерөөсөө л менежмент хийж чадахгүй байгаатай холбоотой. Ийм зүйлсийг хамгийн түрүү цэгцлэхгүйгээр хүмүүс за яах вэ шимтгэл төлөё, татвар төлөё гэд байхгүй баха. Яг зүгээр тэр тэтгэвэр дээр бол бас алхам саяны эцгийн газар бол хийж байгаа шүү. Инх хамгаалалт. Тэр л орно тий, удахгүй орно тий. За тэгэхээр нэг 500 сая төгрөгийн орлого олсон сургууль 50 сая төгрөгийн нөөцийн өрөнд орно гэсэн. За тэгээ өөртөө энэ энийг төлж таарна. Тэгээд алдагдлалд орж байгаа юм яах вэ? Нөгөө 50 сая төгрөгийнхөө зөрүүг сургалтынхаа төлбөр дээр нэмээд биднээс авна гэсэн. Эмнэлэгч гэсэн ялгаа багт тийм ээ. 500 сая төгрөгийн орлого орлоод ирэхэд 50 сая төгрөгийн нөөцийн өрөнд орно. Энийг одоо та бидний төлж байгаа төлбөр дээр нэмээд авна гэсэн. Энийг бол би эсэргүүцэж байгаа. Яагаад гэхээр эмнэлэг бол тансаг хэрэглээ биш шүү дээ. Хүн өвдөж зовоод аргагүй их эмнэлэгт очиж байгаа. Тэгээ эндээс манай төрс зэг 10% авах юм гинэ. Дээр нь нэмээд боловсрол байна тий. Сургуулиуд, цэцэрлэгүүд. Одоо хүмүүс байдаг юмаа зараал нэг хүүхдээ эрдэм боловсролтой гайхам болгочихъя гэж явж байгаа шүү дээ. Эндээс яагаад дотор аваад идэх юм? Энийг ойлгохгүй. За тэгээ эцэст нь оршуулга байна тий. Хүн нас барахтаа хүртэл тэгэл улстай 10% татвар төлөөл ингээд явах нь л дээ. Тэгээ энэ хуулийг бол ингээд татварынхан, сангийн яамныхан огт тайлбарлахгүй байгаа. За хуулийн төслийг уншаад үзэхэд бол ийм нуусан, хаасан одоо 70 байдлаар татвар ингээд авахаар оруулсан заалтгүй. За одоо зарим нэгэн сайт нь 2-3 ч үлдсэн байгаа. Тэгээд яагаад хийхгүй байж байгаад ингээд ерөнхий сайдынхын сандал суудлын ингээд яг энэ хувь заа яригадаад ирэнгүүт ингээд бид нар одоо энийг ихлүүлсэн гэж түүхэнд үлдэх гэж байгаа юм уу? Тэг яг оромцолж байгаа нэг аюу сони яг батуулаагүй шүү дээ чинь. Зүгээр л бид нар одоо энийг ингэн л гэж яриад байгаа. Энийг нь яг зандан шитрэн засгийн газар авч яваад үргэлжлүүлэх юм уу? Энэ нь яг одоо манай улсын яг энэ татвар нийгмийн даатгал дээр боломж нь байгаа юм. Энд чинь явж нөө тоолдог дээрээ тулна шүү дээ. Бид нар одоо яг энэ тэр төсвийг бүрдүүлж чадаагүй энэ одоо яриад байгаа юм чинь утгагүй шүү дээ. Тэг яана гэж байгаа юм бол одоо энэ хоёр сайтын ярьсан зүйлийг ингээд хэрвээ яг бодит амьдрал дээр биелдэг бол маш сайхан болох гэдэг. А гэхдээ бид нар чинь бүгдээрээ л энэ нийгэмд ажиллаж амьдарч ин татвар төлж ин тэрнийхээ үр шимийг багц болтгоо хүртэж байгаа юмстай. Гэтэ энэ нэг хүнчлэлийн хэрээр хүлээж гэдэг үг чинь мэддэг ойрхон байгаа шүү дээ. Тэ. Ямар сандаа одоо нэг жилийн дотор түүхэндээ агуудаа төсөө баг 3 дахь тодтогч шүү дээ. Нэг ийм л нөхцөл байдал. Тэгэхээр энэ хоёр сайтын энэ хэвлэл урлаар хэлсэн юмыг би ингээл та нар ярьж хат би ингээл хөврүүлээ л. Тэгэхээр та дөрөв энэ дээр энэ хоёр сайтын хийсийн мэдээлэлтэйгээр хэр санал нийлж биелэх үү? Тэгээ энэ тэтгэврийн хуримтлал хагас хуримтлал руу шилжих асуудлыг бол хурдан хиймээр байгаа юм. За яг ер нь бол нэг пунктаар одоо чи 17% төлж байгаа шүү дээ ажилтан ажил олгогч хоёр нийлээд тэтгэврт сар болгоны цалингаас. Энэний 1%-ийг нь хадгална гэж байгаа. Одоо энэ их хамгааллын сайдынхаар 26-нд 1%-ийг хуримтлал руу шилжүүлээд 27 онд 2, 28 онд 3, 29 онд 4 гэдэг. Тэрнээс хойш ингээд 4% тэр 17-гийн 4 нь ингээд хуримтлал болоод явах юм гэж байгаа юм. Стил залуучууд энийг баг байна гэдэг байгаа юм. Ахиухан хуримтлалтай байдаг баймаар би ягаад гэвэл тэр залуучууд одоо 30 жил, 40 жил тэр тэтгэврийн даатгалд хэлэх нь шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс одоо ингээд одоо ямар ч банкн руу ороод үзчихэд байгаа байхгүй юу? Банк одоо өнөөдрийн банкны одоо системээр энийг хадгалвал
40 жилийн дараа эн чинь 700 сая болохоор байна. Миний одоо өнөөдрийн цалингийн юугаар миний тэтгэвэр. Тэгээд 700 саяга би цааш нь дахиад 30 40 жил одоо ингээд 100 наслаа гэж бодоход бараг л өнөөдрийнхээ цалингаар явахаар ийм хэмжээнд байна. Гэтэл энийг яагаад гэтэл энэ ч эхлээгүй шүү дээ. Зүгээр ийм болгомоор байна. Болгох гэж байгаа маа ийм л төсөл боловсрууллаа гэд ингээд яатч байгаа. За Чухлан сайдын хэлсэн зүйл дээр болохоор энэ 400 гэдэг чинь бол яг тийм таата зүйл бас биш байгаа байхгүй юу? Яг ингээ яг ороод үзэхлээр тийм ачаал нь буурахар зүйл биш болчиход байгаа юм. Ер нь бол өнөөдөр чинь нэг сая төгрөгийн цалинтай хүндэл хувийн орлогын албан татвар одоо ингээд төлөхгүй хэмжээнд бусд нь бол яг л нэг 10% төлтгөрөө төлнө болчиход байгаа байхгүй юу? Цаана тэр хүнд ямар хэмжээний зарлага гарч ийн үү тухайн залдан тий. Үнэхээр одоо залуучууд 20 хэдэн настай залуучууд орон сууц зээлээр 10-20 жилийн орон сууц нь тийм урт хугацааны зээл авцсан бол тэр хүний тэр 10-20 жил тэр хүн ер нь бараг хасах явах гээд байгаа байхгүй яг өнөөдрийн нөхцөл. Тэрийг ерөөсөө тооцоогүй. Өнөөдөр 10 хүртэл одоо сая төгрөгийн цалинтай залуучууд л энэ татврын хөнгөлтийг хүсээд байгаа болохоос биш. Одоо яагааг байхгүй. Гэтэл засгийн газар маань ингээд бодлогын баримт бичгүүд дээр хийцэн байгаа юм. Дундаж давхрыг дэмжинэ, орлоготой болгоно, татврын хөнгөлт үзүүлнэ, дунд орлоготой иргэдийг татврын бодлогоор дэмжинэ гэчээд байгаа боловч яг Жавхлан сайдаа оруулж ирэх гэж байгаа төсөл дээр бол тэр дунд болон дундаж бол ерөөсөө татврын тэр хөнгөлт чөлөөлтөнд ерөөс орохооргүй болцсон байгаа байхгүй байхгүй. Зөвхөн тэр бага орлоготой хүмүүс дээр л одоо ачаал нь гайгүй болохоор. Миний бодлоор бол нөгөө би түрүүн хэлсэн нөгөө нийгмийн даатгалын одоо 1%, тэгээ 2%, 3% төлсөн нийгмийн даатгалын шилтгэлээс тэгээ 4 хүртэл хувийн өөрийнх нь нэрийн дансд ингээ байлгаад хоримтлал үсгээд ингээ явна гэж байна. Гэсэн. Тийм. Гэхдээ тэр бол биелэг байгаа. Тэр санаачлаг гаргасан байгаа гэсэн. Сонсоход их сайхан тийм байна гэсэн. Гэхдээ бодит байдал айгүй хэцүү байгаа хүмүүс. Бодит байдал маш хэцүү. Одоо Монгол улсын хүн амын өсөлт бол нэг 2.7% байгаа. 2 жилийн. Гэтэл 60-аас дээш насны хүмүүсийн өсөлт одоо тийм ээ нэг хуулиараа 55-аас дээш насны эмэгтэй 60-аас дээш насны эрэгтэй хүнийг ахмад настай гэж тооцсон. Тэр хүмүүсийн өсөлтийн төвшин тэр насны ангиллын өсөлтийн төвшин 9.8% байгаа. Нийт хүн амын өсөлт 2.7% байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлж тэгэхээр манай нийгэм насчиж байгаа гэсэн үг. Эрүүл мэндийн үйлчилгээ бас хувийн төрийн өмчийнх нийлээд бас ингээд хүртээмжтэй болж байна, чанартай болж байна. Тэгээд хүмүүс урт насалж эхэлж байна, дундаж нас уртсаж эхэлж байна. Тэрний хэрээр болохоор халамжийн тэтгэвэр авдаг хүмүүс, малчид болохоор өөрсдөө нөгөө шимтгэл төлөөд халамжийн тэтгэврийг их хэмжээгээр авч байгаа. Энэ тэтгэвэр авч байгаа нөгөө зардал хэсгийнх нь бүр ингээд өсөд байгаа байхгүй өснө. Улмаас өснө болно. Гэтэл орлого хэсэг нь өсөхгүй ингээд байх тэр нөгөө тийм тренд тэгээд ажиглагдах гэдэг нь одоо урт хугацаанд. Тэгэхээр сайд дарга нар болохоор өнөөгийн юм яриад байгаа. Одоо би ингэнэ одоо манай засгийн газар тэгнэ гэдэг. Ирээдүйн их одоо ирэх 10 жилд болохоор яг хүлээр тэр энэ айгуу тийм одоо өөдрөг байгаа тэр прогноз хэмжилт ирээдүйн одоо тэр насжилт тэр настай хүмүүсийн тэтгэвэр тэгээд зөвхөн тэтгэвэр биш настай ахмад настай хүмүүсийн одоо асрамжийн газрууд эмнэлгийн үйлчилгээ энэ болгоны зардлыг бид нар яг энэ орлого талд нь багасаад байхад зарлага талдаа нэмэгдэх болов гэж би эдийн засгийн хувьд санаа зовоод байгаа юм л да. Одоо энд төсвийн доктортой хуулийн зөвлөлийн гишүүн сууж байна л да. Тааш 7 гишүүнтэй тий. За тэгээд төсвийн орлого тасрах аюул нүүрлж байна. Хамгийн багадаа 2 их 80-ыг одоо тодтголоороо хасахгүй бол ер нь болохоо байж шүү гэсэн л зүйл хэлж байна л да. Тэгээд тодтгол гэдэг бол өмнө өөдрөг төсвөлсөн байсан салбаруудын одоо хөрөнгө оруулалт гэдэг юм уу төсвөлсөн мөнгийг л одоо эргүүлэн танах багасгал гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо төсвөөс энэ 2-оос 3 их 80-ыг ер нь танах боломж нь байгаа юу тодтглоор. За ер нь энэ хүмүүс 2 сайтын хийсэн мэдээлэл бол цаг хугацааны хувьд бол их сонин цаг хугацаанд гарсан гэдэгт бол санал нэг байна. Энэ дэр миний бодол бол яг энэ татвар нийгмийн даатгалын шинжилгээг бид хийх ёстой. Та хүнчлэгээр хөлөөж их гэж ярьж байна. Өнөөдрийн тогтолцоонд дарамт учрах уу гэвэл бас учрна.
Гэтэ хэрвээ бид өнөөдөр эдийн засаг хүндрэлтэй байгаа эсвэл тогтолцоо хүнд байгаа гэдээ энийг хойшлуулад байх юм бол Монгол улсын эдийн засаг ингээд зөвхөн уул уурхай үдэ аж ахуйгаас хамаарсан ийм зарцаг байдалтайгаа дахиад удна. Тийм болохоор би шинжилгээг ямар нэгэн байдлаар эхлүүлэх ёстой гэдэгтээ бол санал нэг байгаа. Хоёрдугаарт нь шинжилгээг эхлүүлэхийн ард нь хоёр зүйл тодорхойг байгаа юм. Татврын шинжилгээний хувьд бид зөвхөн бага орлоготой жижиг дунд аж ахуй нэгж бага орлоготой иргэдийг дэмжинэ гэсэн ийм бодлого энэ шууд орж ирж байгаа юм. Гэтэл энэний ард эдийн засгийн бааз суурийг нөгөө татврыг тэгшүүртэмжтэй татврын бааз суурийг тэлэх эдийн засгийг яг тэлэх нөлөөлөл нь хаана байгаа вэ гэдг нь эргэлзээтэй. Тэрийг тодруулж өгөх хэрэгтэй. Нийгмийн даатгал дээр бол ерөөсөө 4% ингээд хоримтлуулна, өөрийнх нь нэрийн дансанд байршуулна. Энэ бол зөв эхлэл гэж харж байна. Энэ бол хагас хуримтлалын тогтолцоор эхлэл мөн. Хоёр дахь нь хувийн тэтгэврийн орон зай нэг дутуу зүйл нь хувийн тэтгэврийн орон зай нь хаана байгаа юм бэ? Хуулийнхаа үзэл баримтлал дээр бол хувийн тэтгэврийг бий болгох ёстой. Бий болгохын тулд татврын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал байдаг гэдэг үзэл баримтлал дээр байгаа боловч хуулийн төсөл дээр бол ерөөсөө ямар нэгэн хувийн тэтгэврт чөлөөт орон зай өгсөн юм бол байхгүй байгаад байгаа нэг эргэлзээтэй. Төсөв дээр бол орлого дутна. Тэр 2.80 давж магадгүй өнөөдөр нөөцний орлого экспортын хэмжээ байдлыг харвал тэгэхээр бид төсвөөс дахиад зардлыг танах юм боломж мэдээж гаргаж болно. Урсгал зардлаас тодорхой хэсгээс нь цалин нэвтрүүлэг тэтгэмжээсээ бусдыг бид танд боломжтой хөрөнгө оруулалтын тодорхой зардлуудыг бид зарцаах болов гэж харж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр энэ эдийн засаг хүндэрсэн үед бидний бодлогын сонголт нь иргэд дээр ачаагаа өрүүлээд цаашаа явах уу, төр нь бүсээ чангалах уу гэсэн имэл бодлогын сонголтын дээр ирж байгаа. Тэгэхээр ер нь бол тодорхой хэмжээгээр төр бүсээ чангалахын сонголт нь харьцангуй зөв бөгөөд эдийн засгийн суурь иргэдийн орлогоо хамгаалах чиглэл рүүгээ явах нь зөв болов гэсэн тийм л бодлогын сонголтыг бий байсан бол хийх боломжтой. Төсвийн орлого бол тэрсээ дөрвөө бидний хувьд одоо таамаглалаар 2.1 гаруй дутна гэдгийг олон талууд ярьж шít. Гой сайхан үгийг хинч хэлж чадна л та. Одоо тэгээд энэ сангийн сайд авахлан нийгэм хамгааллын сайд их хамгааллын төр бол тэгээд одоо нөгөө ирээдүйн шагнал гэсэн баталгааг өгвөл дуусч ийн л та. Тэгээд та дөрөв хэлээ өнөр багш олох орлогоо бол тасарна гэж айгаад байгаа болохоч олсон орлогоо ингэж яг бас яаж цаашаа зарцуулахтаа бас танах талаар бас ярихгүй нэр хөрөгчд. Төсвийн тодтолоор бодвол ярих байх гэсэн хүлээлттэй байна. Ярихаас өөр ямар ч одоо боломж байхгүй байгаа юм жил тийм ээ. Яг харин өргөн барьсан хуулиудын төслийн хүрээнд би нэмэгдсэн үртгийн албантрын хуулийг бол бас дэжгүй шинжил болчих юм уу гэж бодоод байгаа. Маш олон өдөр олон талаас нь бодож үзээд энэ зарим нэг нь чөлөөлөгдөөл, зарим нэг нь чөлөөлөгдөхгүй энэ төр гэл ингээл зарим нь төлдөг. Тэгээд тэр татвар төлдөггүй хэсгээсээ болж татварт бүртгэлтэй байгаа албан одоо журмаар албан ёсоор үйл ажиллагаа эрхэлж байгаа бүртгэлтэй байгаа хэсэг нь одоо жишээлбэл жижиг бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд одоо олж байгаа орлогын худалдаж авж байгаа барааных нь 50% нь баримт олддоггүй гинэ. Ингээд ярилцлага хийгээд явж хахад одоо дандаа албан бус хөдөлмөр хэрэгтэй, албан бус бизнес эрхэлдэг хүмүүсээс судалтай авалт хийдэг. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө татрын өөр нь маш өндөр байдаг энэ. Тэгээд тэр асуудлуудыг энэ 400 сая хүртэл төгрөгийн орлоготой одоо хүмүүс одоо яг албан ёсоор нөөц суудган төлөгчөөр бүртгэхгүй. Гэхдээ худалдаж авж байгаа талд нөөц шингэсэн гэж үзээд хасна гэхээр энийгээрээ дамжаад тэр жижигүүдтэй харьцаж байгаа том аж ахуйн нэгжийн татрын дарамтыг бас бууруулахад чиглэлцсэн байх гэж харсан. Нөгөө талаас хэтэрхий их олон бараа ажилгүйчдийг чөлөөлөд тохор чинь нөгөө бидний нөгөө манай инновац гэж яриад байгаа нөгөө нөөтийн урамшуулал буцаан олголт гэж яриад байгаа зүйл нь шүү дээ. Тэрэнд сөрөг нөлөө үзүүлчихээд байгаа байхгүй. Буцаж ирэх одоо худалдаж авсан гурил, мах, сүү, ногоо Джеймс бүгд нөтгүү. За тэгээд одоо наацхийн өдөр тутмын амьдралаа залгуулж байгаа зүйлд нь огт нэмэгдсэн үртгийн албантрын урамшуул байхгүй болохоор үндсэндээ одоо тэрний ач холбогдол дийлэнх олон одоо хэрэгцээгүй зүйл болж хувирах гад. Ингээдээс учраас энэ нөөтийн шинжлэлийн энэ одоогийн хувилбарыг бол би харин бас байж болох дажгүй хувилбарыг одоо татрын бодлогын хэлтсийнхэн газрынхан санаачилчаа юу гэж харж байгаа юм. Тэтгэврийн үед бол би отгон багштай отгон төгс багштай санал нэг байна. Ядаж жишээлбэл эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг жоохон буцсагч байдаг юм уу тийм ээ. Одоо ингэ зардал талдаа авч хэрэгжүүлэх боломжууд бол байна шүү дээ. Одоо 55 наснда тэтгэврт гарна гэдэг бол бас ч гэж харьцангуй эрт болчихлоо шүү дээ. Одоо 20 жилийн өмнөх 55 настай хүн, 30 жилийн өмнөх 55 настай хүн, өнөөдрийн 55 настай хүн хоёрыг харьцуулах юм бол одоо бүр туршлагатай тийм ээ. Боломжийн одоо ажил олгогчид бас үн цэнийг
тодорхой хугацаанд бүтээгээд байх ийм одоо ажил хүч зөндөө байна. Тэгэхээр гэтэл ягаад ч гүрт тэтгэврт гарч байна. Энийг дагаад халамжийн тэтгэврт бас эрт гарч байна. Тэгэхээр энэ энтрийг бол бас зохицуулах, энэ талаас нь авч үзэх боломжууд бий юу гэвэл би нийгмийн даатгалын тухайд дандаа хар бараан байна гэж юу ах вэ? Мөнгөний тодорхой хувийг бас одоо нийгмийн даатгалын үндсийн зөвлөлийн дэргэд нэг олон нийтийн зөвлөлт, мэрэгжлийн хороо гэж байдаг болчихсон шүү дээ. Жишээлбэл би мэрэгжлийн хороонд сонгогдсон хүний нэг. Тэгээ бидний оролцоотойгоор энэ системийн 5 банкыг сонгож байгаад банкудад одоо санал тавьж байгаад хамгийн өндөр хөв амлсан банкудад одоо тараан байршуулж байгаа. Одоо нийгмийн даатгалын сангийн тодорхой мөнгийг ингээ энэний эхлэл энэ төр бол тавигдчихсан. Тэгээ хяналтын зөвлөлийн хяналт тавиад явж байгаа. Тэгээ дурын банк нь хин нэг хүн ганцаараа очиод мөнгийг хадгалуулдаг энэ төр байдал өөрчлөгдсөн. Ийм эхлэл бол бас тавигдсан байгаа шүү. За одоо нэг юм би та дөрөөс асууя. Татвар нийгмийн даатгалын багцуул дотор тэтгэвэр явж байгаа. Тэгэхээр би одоо нэг юм байна л та. Тэтгэврийн шинжилэл тэтгэврийн сан гэл одоо тэтгэврийн салбар гэл ярил л та. Хүлээлт маань ингэж өрөөсө. Хүлээлт нь маань хүрсэнгүй л те. Нэг л юм яригсан. Тэр нь юу гэхээр хэдэн жижигдээ хамтаа амьдэрсэн бол аль нэг нь төрүүлж авчих юм бол үлдсэн ингээд нийт тэтгэврийн 20% нь өвлөн чөлөө те. За тийм л юм яригдчихэж байгаа. Гэтэл нөгөө хувийн одоо тэтгэврийн сан өөрөөр хэлэх юм бол одоо ингээд ингэж юм л та. 4% нь одоо ингээд нэмж сайд байршуулна гэдэг их амгалан сайд хэлж чинь те. Энэ надад бол айгүй тийм чамдалтай байна. Жохон ингээд түргэн ингээд явах бол хүн өөрөө улсад мөнгө хадгалуулаад дараа нь тэтгэврээ ингээд улсаар тогтоолох уу эсвэл тэрнийг хажуугаар бас ингээд хувийн ингээд энэ тэтгэврийн санд байршуулаад тэрнээсээ илүү хүндэр хүү ашиг аваад явж байж болох уу гэд. Одоо энэ гадаадаар зугаалж байгаа энэ өндөр настай гадаад иргэдийг харахаас нь тэгэл тийм л юм шүү дээ. Дэлхийн улс орноор явж байгаа улсууд чинь ингээд нөгөө хувийн даатгалын дээр тогтолцоонд хөгжчихсэн. Тэгээ өөрөө ингээд насны эцэст ингээд альж газраасаа ингээд одоо тэр аялын тэтгэмж үү юм уу юу гэдэг бүх юм нэг хөгжсөн учраас тэр хүн тааваараа ингээд амьдр шийдэг. Манай голгоо таасаа хэллээ ингээд эмэгтэй 55 та эрэгтэй 60. За тийм багтай. Ингээд заавал ингээд нэг цикл хүлээгээд байж идэг. Гэтэл заав тэтгэврт гарахаас өмнө өөрийнхөө одоо тэр хожим маань хэрэглэн гэсэн мөнгөнийхөө одоо өөрөө шиг хүрчээж болохгүй мó. Зүгээр гар усны аппликейшнаар би одоо тэдэн сая төгрөг төлсөн юм байна. Энийг одоо би дурын өөрийнхөө нэг татвар системийн 5 банк гэлээ те. Аль нэг банк ч юм уу банк бусын газар ингээд хадгалаад хүн ашгаар нь ингээд тэтгэвэр гартлаа бас ингээд эргэлтэнд оруулаад хувьцаа авсан ч юу нь яа тийм дуртай юм ээж болно шүү дээ. Яагаад заавал тэр 55 60 насныг хүлээгээд байгаа. Ялангуяа тэр тэтгэврийн хувийн тогтолцоон дээр энэ дээр та бүхэн ямар бодолтой байдгийг. Яг энэ нэг юм одоо л 3 юм яриад байгаа. Нэг нь суур тэтгэвэр гэдэг байгаа юм. Нөгөөх нь тэр одоо 4 хүртэл хөв. 26 онд 1%, тэгээ 29 онд 4%. Тэгээ бодвол одооны хуулиар 29 оноос хойш одоо жил болгон 4% гэж байгаа юм шиг байгаа юм. Одоо тэр 17-гийн 4-ийг нь тэнд хоримтлуулад явнаа. За гэтээ тэрийг нь одоо тэр нь яаж өсөх юм? Тэрийг үнэхээр одоо тэр сангийн журмаар тий улс төрөөс хараад бусаар засгийн газраас хараад бусаар тий тусдаа удирдаад явах тэр эрх зүйн орчин тэр боломж нь бүрдсэн юм гэдэг нь асуудалтай байгаа. Дээр нь нэмээд хувийн тэтгэврийн тухай хууль гэдэг явагдаж байгаа. Тэр нь бол энэ 17-оос тусдаа ингээд та нарт хуулийг чинь гаргаад өгчнө. Тэгээ өөртөө ахаад нэмээд тэндээ мөнгөө хийгээд сар болгон хийгээд өсгөө явж болно гэж байгаа. Гэхдээ тэр бол зүгээр одоо өнөөдрийн хадгаламжийн тогтолцооноос ялгаагүй байгаа байхгүй юу? Энэ ямар хэрэгтэй гэсэн чинь заах зүгээр хуулийг чинь бэлдэж өгч байгаа маа. Дид үтцээ чинь л бэлдэж байгаа юм гэж байгаа юм. Би бол нэг зүйл төр одоо нэг зүйлийг л хүсэж байгаа юм. Энэ шилжилттэй хурдан хийгээч. Энэ хагас хөрөмтөл рүү шилжиж байгаа шилжилт чинь 4% дээр ингээ гацаад олон жил явах юм уу? Эсвэл 10%, 12% хүрээд зогсох юм уу? Тэгэх юм бол энэ шилжилтийн өртөг чинь жил бүр хэд хэрэгтэй гэдэг энэ санхүүгийн хэрэгцээ гэдэг хэдэн хүнд тэтгэврт гарч байгаа юм. Дараагийн жилүүдэд энэ бүх зүйлээ хийгээд энийг 10-20 жилийнхаа энэ санхүүгийн прогнозоо хийгээд энийгээ батлаад яваач. Тэгэх юм бол төсвөөс хэдэн хувийн даах юм. Тэгэх юм бол энэ залуучууд ч ойлгоно шүү дээ. За одоо өнөөдөр их сургууль төсөөд гарч байгаа залуу шууд тэр бүтэн хөрөмтлөөр явчмаар байна. Тий. Тэр одоо тэтгэвэр авч байгаа болон одоо бид нар чинь нэг юм нэг хагасаар гарах гэдэг шүү дээ. Одоо нэг төрч орчим насны залуучууч энэ бүх шилжилтийн өртгийг тооцоогоо гаргахад тэр бол нэг тийм хүндрэлтэй биш. Магадгүй мэдээж бас нэг 5% юутай байж болно шүү дээ. Хэлбэлзэлтэй. Ийм маягаар явахгүй бол энэ ч одоо ингээ нэг ийм маш богино хугацаагаар хардсан юм шиг л ийм төлөвлөлт орж ирээд байгаа байхгүй. Одоо тэр хуулийн төсөл үзэл баримтлал тооцоог нь харахад тэн дээр тийм тооцоо харагдахгүй байгаа байхгүй. Тэгээ ийм байдлаар юммаарг байна. Одоо бол бүр нэг үнэхээр энэ тэтгэвэр дээр шинжил хийх гэж байгаа бол бүр 20-30 жилээр харсан тэр бүх тооцоо судалгааг нь хийсэн ийм л зүйл рүү ормоор байгаа юм. За одоо шинэ тэтгэврийн шинжилтээр юу хүлээх вэ бид нар? Тэтгэврийн шинжилтээр нөгөө олон хувилбарыг гаргаж өгнө гэж одоо энэ судлаачид ярьж байгаа хууль
тогтоогчдын бэлдэж байгаа засгийн газрын бас санаачилж байгаа юм зүйлүүд бол зөв сонголттой байх хэрэгтэй. Тэгээд бол одоо хамгийн одоо манай Монгол улсад яригдж байгаа нэг сонголт нь болохоор хувийн тэтгэврийн сангуудыг зөвшөөрөх одоо ийм хууль эрх зүйн зохицуултанд гаргаж өгөөч гэж байна. Тэрийг яг шинэ гэрэл эдийн засгчдад санал нэг байна. Эртхэн хийх хэрэгтэй. Яг л хувийн тэтгэврийн сан чинь эргээд нөгөө тэтгэврээ олгож өгтлөө айгүй удаан цаг зарцуулна. Тэр чинь хуримтлал айгүй хийж маш их хөрөнгө оруулалт хийжээч тэр чинь эрсдэл хүлээжээч тэр хүмүүс чинь нөгөө төлсөн хүмүүстэй эргээд яг тэтгэврт гарахт нь 60 настайд нь төлж эхлэх байхгүй. Айгүй удаан цаг зарцуулна. Тэр хувийн санг байгууллагууд л маргааш дараа жилийн тэтгэврээр гарч байгаа хүн тэрнээс ч авах амжихгүй. Тийм учраас эртнээс байгуулад эртнээс тэр нэг зохицуулаад тэгээд маш одоо тийм хувийн хөвшил энэ төр хийх учраас мэдээж тэр нэг өөрсдөө эрсдлээ өөрнө мөнгө төлж байгаа шимтгэлээ төлж байгаа хүмүүс ч гэсэн бас өөрсдөө эрсдлээ төлнө л гэсэн үг хэлж байгаа. Тийм учраас тэр бүх юмыг ойлгуулсан эртнээс тэрийг хамтран сайн зохицуулж өгөх ингээд байна шүү дээ. Хувийн тэтгэврийн сан гэж бий болоод бушуухан шиг л нэг юм руу шилжчихвэл ерөөсөө ертөнц тэр жигтэй өөрчлөгдөөл одоо маргааш нь шууд үр шимээ хүртэл ерөөсөө дэлхийн баячуудын игнэнд тий шилжээл ингээд ийм мөрөөдөд байгаа. Тэгээд хитрхи бас ийм зүйлээр бас өөрсдөө хуурж болохгүй. Бас бодит үнэтэй тэр чинь бас тодорхой хэмжээний эрсдэлтэй. Бас хүмүүс өдөрдөн тэр компани амжилттай яваагаас тэр компани менежментээс дэлхийн эдийн засгийн байдлаас улс орны эдийн засгийн байдлаас бүх зүйл хамааралтай. Шөө одоо яагаад одоо улсын тэтгэвэр бага байдаг вэ гэвэл эрсдэл багтай. Яагаад гэвэл засгийн газар цаасан мөнгө хэвлэж байгаа ч болохноо тэтгэвэр гээд нэг юм өгнө. Гэтэл хувийн тэтгэвэр бол тийм боломж хязгаарлагдмал гэдгийг бас энэ хүмүүс ойлгомоор хит хушуурдаг манайхан тийм ээ бүр ингээ хитрхи бас мэдээлэл өгж байгаа хүмүүс нь ч гэсэн бодит байдлыг хитрхи одоо бас яах нь гуйвуулж зарим нь одоо бүр хит ингээд гоёмскоор энэ төр ойлгуулдаг байдлыг бас жоохон хязгаарламаа. 17% бол ерөөсөө тэр ер нь бол тий шин санг бол ингээд байгаа шүү дээ. Өөрөө нэмж мэрэгжлийн хүмүүс өдөртүүлнэ гэсэн харин нэг тийм өгүүлбэр явж илээ. Угаасаа мэрэгжлийн хүмүүс өдөртөхгүй бол болохгүй. Хувийн тэтгэврийн сан гэдгийг бид нар бас зөвөр ойлгох хэрэгтэй. Дэлхийд дээр сая өнөрөө ах шилжээн мэдээж баталгаатай өгөөж баталгаатай орлого бий болох тэр системийг нь бид сайн бүрдүүлэх хэрэгтэй. Дэлхийн нийтээр болоод тахад бол энэ Монголд болж ил таарна. Тэтгэврийн тогтолцооны үндсэн зорилгыг болмаа бас бидүүлээд ер нь иргэдэд зөв ойлгох хэрэгтэй. Таныг өндөр насанд хүрэхээр ядуурлаас хамгаалах гэдэг. Тийм учраас өмнө нь аваад тэгээд дур зоргоороо хэрэглэх тийм боломжийг нь бол дэлхийн нийтрээ хаадаг. Манай шинд бид нар 2019 оноос хойш тэтгэврийн реформ гэх хөтөлбөрийг байгуулад эдийн засагч бизнесийн нийлээд яваад байгаа. Тэгэхээр хувийн тэтгэврийн сангийн үндсэн зорилго бол иргэдийг бодит орлоготой, ядуурлаас хамгаалах давхар сонголттой болгож байгаа хэрэг. Энэ тогтолцоог бол одоо энэ хуулийн дээр тодорхой хэмжээнд тусгасан байгаа. Таны хэлсэн тэр эрүүл мэндийн зорилгоор ашиглах боломжоос гадна боловсрол орон сууцны зорилгоор ашиглах боломжийг тавьсан байгаа нь үнэхээр инээдтэй. Хүүхдийнхаа сургалтын төлбөрийг төлөхөд тэрийг ашигладаг болчих юм бол тэр чинь ирээдүйд өөрийгөө ядуурлаас хамгаалах үндсэн зорилгоос нь гажчих гэдэг шүү дээ. Тэгэхээр бол тэр сонголтыг бид хязгаарлах ёстой. Тэгэхээр хувийн тэтгэврийн тогтолцооны үндсэн зорилго зарчим бол нэгдүгээрт иргэдээ ядуурлаас хамгаалах томоохон сан бүрдүүлэх. Хувь хүн дээр нэгдсэн сан. Дэлхийн томоохон улс орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүнээс давцсан хэмжээний тэтгэврийн сангууд ажиллаж байна. Тэр сангууд нь хувь хүмүүсээ хамгаалахаас гадна бизнесийг тэтгдэг, хөрөнгө оруулалт хийдэг, улс орны эдийн засгийг хөдөлгөх шасар том хүч болсон. Тэгэхээр бид нар хувийн тэтгэврийн тогтолцоог оруулж ирэх гээд байгаа нь бол ерөөсөө энэ цогц асуудал маа нийгмийн шинж чанартай томоохон зүйлсийн эхлэл юм а гэдэг талаас нь харж чадвал энэ шинжилэл явна. Тэглэгүүгээр зүгээр та нар тэр 17 дээрээ нэмээд дур зоргоороо төлөвлөлт байвал бай гэсэн байдлаар ингээд тажчих юм бол энэ тогтолцооны нөгөө эдийн засгийн боломжт орон зай нь бол нэлээд хязгаарлагдана. Өндөр цалин хөлс, өндөр бүтээмжтэй цөөн тооныг ажилтнуудаас илүү их төлөх боломж нь бол их удаашралтай явна л да. Бидний тооцоогоор бол тодорхой хугацааны дараа хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх, их найдаар хэмжигдэх сан үүсгэхийн боломж болцоо бол харагдаж байгаа. Сая шинэ гэрэл эдийн засгчийн хэлсэн дээр бол энэ хамгааллын сайтын үгэн дотор нэг ойлгомжгүй зүйл. 4%-ийг нь өөрийнх нь дансанд байршуулад хувийн тэтгэврэлөө шилжүүлэх боломж олгоно гэж хэлсэн. Нэг ойлгосон шүү дээ. Нэг мэдээлэл дээр. Тэгээд хуулийн үндслийг харахаар 4% нь яг одоогийн шиг төр дээр байгаад байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхээр уг нь бол одоогийн албан журмын даатгалаасаа тодорхой хувийг нь хөнгөлж чөлөөлөд хувийн тэтгэврэлөө шилжүүлэх боломж орон зайг олгочих юм бол хувийн тэтгэврийн суурь бий болох эдийн засгийн орон зай нь үсэд явчих юм боломжтой гэдэг талаас нь бид
харах хэрэгтэй. Эсвэл энэ дээр нэмээд бид өөрсдөө сонголтоо хийх юм бол тэр аж ахуй нэгж ажил олгогч талд нь эсвэл нөгөө даатгуулагч хувь хүн иргэн дээр татрын хөнгөлөлт чөлөөлтийн урамшуул дэмжлэгийг бас тодорхой хэмжээгээр суулгаж өгчөөж энэ эхлэл их зөв хурдтай гэж яриад байгаа чинь хэрэгжих боломжтой. Энэ бол хэд өндөр тансаг хэрэглээний татвар гэж байгаа шүү. Түүнээс би орлогын татвар яриаггүй. Өөрөөр хэлбэл тансаг хэрэглээний татвар бол жирийн иргэдэд дарамт биш. Тэнцвэр чудраг бодлого, хэд үнэтэй машин, үнэт эдлэл одоо цүнхэнч байна уу тансаг хэрэглээнд илүү татвар оногдуулаад олсон орлогоороо нийтэд хэрэгтэй босрол эрүүл мэндийн гүйцэтгэлийг санхүүжүүлэх нь шудраг зарчим. Ийм учраас энд цалин хилээд байгаа юм биш. Тэр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжинэ гэдэг чинь цалингийн татвар энэ хувь хүний орлогын албан татврын тухай яриа биш. Энэ бол хэдийн цэцэг хэрэглээний импортыг өдөөж яадаг ялангуяа импортын татвар, онцгой татвар энэ татваруудыг хэлж байгаа маа гэдэг би онцолж хэлж байгаа шүү. Тэтгэврийн зээл авахлаар ингээ өнгөрөхөөр ер нь заавал арга эртний үлдээ түлх болчиход байдаг. Гэтэл тэр хүний одоо ингээд нөгөө алдагдсан боломж гэдэг юм уу одоо авах хөстэй байсан тэтгэврийг нь яагаад ингээд ханижлан тэр 20 биш ядаж нэг 50% болтгоо өглөөд авч болдгүй үр хөвгтөн жисэнтэй эн чинь бас л нэг тийм улстай ажилласан л бол ингээд тодорхой хэмжээгээр байхгүй бол тэр хүн нас орсон гэдгээр нь 2 сая төгрөг өгдөг тэр нь Улаанбаатар буянгаас нэг авс авч хүрхгүй тийм л одоо үн өртөгтэй л уучлаарай дутуугарчлаа. Өнөөдрийн нас орж байгаа буюу одоо өнөөдрийн насны хүмүүс чинь шимтгэл огт төлж байгаа хүмүүс аахгүй юу. Тэгэхээр тэр шимтгэл огт төлж байгаагүй хүмүүст нийгмийн даатгалын сангаас хязгааргүй үргэлжлэх тэтгэврийг өгөх боломж байхгүй шүү дээ. Чин бас зардал тал нь яваалах юм бол одоо дахиад орлого талын хязгааргүй өсөх шаардлагатай бол тэрнийг нэг хязгаарлах ёстой яа да. Тэгээд дээрээс нь өндөр насны тэтгэврийн тодорхойлт байгаа юм. Онлын. Тухайн хүн өндөр наслана гэдэг чинь эрсдэл. Ямар эрсдэл вэ гэвэл бүтээмж буурна, орлого олох боломжгүй болно. Тэр үед нь сар бүр амжиргааны их усүр болгож одоо тэр хүн амьдрах гэдэг шүү дээ. Тэр мөнгөөр нэг бүр одоо баян кансаг ч юм уу тийм байдлыг бол амлаагүй л дээ. Гэхдээ ямар ч байсан нэг амьдраад байх хэмжээний. Тэгэхээр одоо тэр тэтгэврийн зээл дээр ч гэсэн тэгдгийг хүмүүс их л бохимдож ах шиг гэдгийг би тэтгэврээ аваад зээл аваад хиндээ өгөхийг өөрөө мэдээ яалаа илээ хүүхдэд тижээж ийн яадгийн энэ гэд. Гэтэл тэр тэтгэвэр тэр хүнд олох хэвээр энэ сар зээлээд тэр тэтгэврийг үрээд тавьчихар чинь дараа сарынхаа амьдралыг дордуулаад шүү дээ. Тэгээ битгий дараа сарынхаа амьдралыг дордуулаач л гэж аминдаа яах нь. Зохицуулт хийгээд байгаа санаатай юм а гэдгийг бас ойлгох хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгэхээр энэ тэтгэврээ өвлүүлэх тал дээр бол би бол тэгж л боддог. Одоо өнөөдөр 90 нас, 80 настай хүн өрхөд гэр бүлийнх нь гишүүнд тэтгэвэр үргэлжлүүлээл өгч юм гэдэг чинь шимтгэл огт төлөөгүй хүмүүст ингээл сангаас тэгээ өнөөдрийн энэ зардлуудаас болоод өнөөдрийн тэтгэвэр авж байгаа хүн шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн нөхцөл дордоод одоо ингээл бүгдээрээ жигд баг тэтгэвэр авах нөхцөлийг л бүрдүүлээд байгаа гэдгийг бас бид нар ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн манай тогтолцоо ийм байхгүй. Өнөөдөр 100% хуваарлтын тогтолцоо байхгүй юу? Одоо байгаа залуучуудаас шимтгэл авангуудаа одоо тэтгэвэр авч байгаа хүмүүс рүү ингээд бүгдийг өгчдөг. Юу ч үлдэхгүй. 2000 онд уг нь энийг чинь хагас хөрөнгөлийн тогтолцоон шилжүүлээд нэрийн дан центр гэж хийсэн. Гэтэл энийг нөгөө төртөө хойлоо, төрийн сантай хойлоо тутгаад явцсан л да. Тэр ерөөсө ажиллаагүй байгаа. Тэгээ одоо болохоор 26 оноос эхлээд 1% хадгалдаг болъё. Нэг 17-гийн нэгийг хадгалаад хэлсэн байгаа. Яг маш бага. Тэгэхээр одоо ингээд бараг 100% хуурилж байгаа нөхцөл төр чинь ихийг гівгэн тийх боломж хязгаарлагдах барих гэдэг чинь юуг болчихж байгаа вэ? Боломжтой бол хэлгүүл яах вэ? Тийм. Хэрвээ тэр нэрийн дансандах мөнгө нь үнэхээр их хөрөнгөлөгддөг болсон үед бол магадгүй тэр өвлөгддөг. Тэр чи ягдвал тэр хүний бараг хөрөнгөлөл гэсэн үг шүү дээ. Тэр байдал руугаа шилжиж магадгүй. Өнөөдөр нөгөө нэг хөрөнгөлтөнд тийм бодиттой том дүн байхгүй үед бол маш хэцүү байхгүй. Өөрөөр хэлбэл шууд бүгд хойрлогдоо явцсан гэсэн үг шүү дээ. Мөнгө үлдэхгүй гэсэн үг. Би зүгээр юу эдийн засгийн хувьд бодоод хэлж байгаа юм л да. Шудраг яс. Тогтоохын төлөө бүх нийгэм явж байгаа. Хэдэн мянган жил бид нар энэний төлөө л явж байгаа. Гэтэ шудраг ясыг ингээд нутаг шуулах, шударгаар нь тэр нас орсон аавынхаа тэтгэврийг тийм ээ үр хөвгтөнд 100% яагаад авч болдгүй юм. Тэр гэсэн тэр шудраг ясны тэр үзэл баримтал чинь нэг юмар айгүй хязгаарлагдчих واخхой. Тэр нь эдийн засгийн боломж бололцоо тэр төрт юм уу тэр нөгөө тэтгэвэр өгөх компани орлого ашигын харьцаа тэрүүгээр л хязгаарлагдчих واخхой. Хэрвээ тэр байдгүйсэн бол өгөөл юм гэсэн үг.
өгөхгүй гэсэндээ ч биш, бид нар шударга биш байна гэсэндээ биш. Тэгээ эдийн засаг гэдэг чинь их юм хүсээд идэг. Их юм хүсэж байгаа юмыг нэг хязгаармагдмал нөөцөр яаж нэг хүргэх вэ гэдгийг л хийж байгаа байхгүй. Тэгэл тэр дундаа л одоо ингэ тоглож хийж байгаа. Тэгээд өнөөдөр бүгдийг авчил тусгаарлчмаар байна шүү дээ. Боломж байдаг бол тийм хэн ч гэсэн тэгмээр байна. Гэтэл боломжиндоо хязгаарлагдаад ингээд үе шаттай байгаад байгаа гэдгийг бас би. Тэгээ өнөөдрийн одоо бидний тавлаа ярьж байна. Цаг 30 минут ингээл санаа зовоод ярьж байна шүү дээ. Энэ шинжлэлийн төлөө. Энд чи яасан гэхээр олон жил 30-аад жил ингээд энэ чи шийдээгүй жижигхэн юм нөгөө юм хөнгөө юм засвар хийгээ явуулсан. Косметик ийм жижигхэн ингээд будаал нэг ингээд абогийн ингээд тогтоогоод явсны харгаагаар одоо бид нар ингээд тэгээ одоо бид нар шийдэхээс өөр аргагүй. Тэгээд шийдэх цаг нь яг хизээ байх. Яг ямар хэлбэрээр шийдэх үү гэдгийг үнэхээр одоо энэ мэрэгжлийн одоо энэ татварын зөвлөхүүд, эдийн засагчид, судалгааны байгууллагууд, энэ think tank-ууд гэсэн ийм том институтсууд олон нийтийн явтайгаа байжгаад нэлээд сайн ярьж байгаад хийхгүй бол нөгөө 23 оны нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан нөгөө нэмэлт өөрчлөлт шиг тийм жоохон тийм дутуудуул юм болчих болов гэж байна. За хэлцүүлэг ер нь бол өндөрлөг тийш хандж байна. За одоо хэдүүлдэ шууд хүлээлттэй шууд бодит болгохын тулд төсөөлөө ярилцъя. Тэрний үг гэхээр шин засгийн газрын сангийн сайд бол нийгэм хамгааллын сайд ямар хүмүүс байгаас гэж бодож байна. Бид нар нэр ярих утгагүй. Угаасаа баг альч намаас ямар хуу ус тавихын ч баг ойлгомжтой болж байна. Зүгээр яг би зүгээр яг нэн төрөнд одоо яг энэ ажлыг хийчихээсэ гэдэг үүднээс та нарт бодоос нэг тийм одоо хэрвээ хажууд нь байдаг бол нэг зөвлөлттэй. Одоо энэ шинэ ерхий сайд чинь тэгээд нэг эдийн засаг банк санхүүгийн нэг зөвлөх байгаа л бах. За тэгээ мэдээж энэ сангийн яам болон нийгэм хамгааллынхаа яамтай болоод бас ингээл хамтарч ажиллана л та. Тэгээд та дөрөв ингэж яг энэ хоёр одоо яг энэ салбарт очих тэр сайд нараас ер нь юу хүлээж чинь ер нь үг хэлбэл одоо юу гэж хэлмээр байна те. Би үл ингэж бодож байна. Жишээлбэл тогтмол тоо тавимаар байна хуулийн дээр. Тэр 2 жилийн дараа хэнт ч хэрэггүй тоо, 5 жилийн дараа бүр хэнт ч хэрэггүй тоо болно. Ямар нэгэн суур үзүүлэлт байгаа шүү дээ. Хөдөлмөрийн өсний доод хэмжээ, амжиргааны баталгаач доод түвшин ч гэдэг юм. Ийм зүйлтэй жишээлбэл татрын хөнгөлж чөлөөлтийн тоо нэтрээгээ уяасаа гэж бодож. Ингээд уяач гэхээр нийгмийн хамгааллын яамны тогтоодог тоо болчиход байгаа. Тэгэхээр энэ хоёр чинь уг нь нэг юмны төлөө явж байгаа, нэг засгийн газарт багтаж байгаа сайдууд учраас системээр нь хараад тэгээ одоо тэр одоо яадаг энэ одоо жишээлбэл хөдөлмөрийн өсний доод хэмжээгээ тавьчихаар нийгмийн хамгааллын яамны одоо яах нь одоо дэмжичээд байгаа юм шиг байдал бити үүсгэсээ өөрөөр хэлбэл баг хоорондоо ярилцж байгаад за одоо жишээлбэл тэр сайн дурын нэмэлт даатгалын шимтгэлийг татвартай яаж уяхын ч гэдэг юм уу. За ажил хөдөлмөрөөр эхлээд байгаа одоо халамжийн сангийн зардлыг бууруулах юм бол татвар дээр яаж хөнгөлт хөдөлгөх юм ч гэдэг юм уу. Ийм ингээд юм хоорондоо уялдаатай ингээд системээр нь авч үзээд тэгээ энэ одоо өөрчлөлт маань танай яамны ажилд яаж нөлөөлөх юм, манай яамны ажилд яаж нөлөөлөх юм, яаж мэдээлэлээ солилцох юм, яаж уялдуулах юм гэдэг ийм зүйлийг хамтраад хийдэг одоо сайд нар томилогдосоо л гэж бодож байна. Одоо шинэ сайдууд тэгээсэй л гэж бодож байна л да. Та бол бид дөрөв бодох юм бол яг засгийн жихэнд хамгийн ойрхон байгаа юм л дээ. Ер нь яг хуу сангийн яамнаас хүлээх зүйл бол нэг тодорхойллоо. Өнөөдөр засгийн газрын бодлого гэж байдаг нэг улс төрийн шийдвэр гэж нэг сонин зүйлс бас нөлөөлдөг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Зарим талаас нь харахад сангийн сайд стандартаа шийдэгдээд байдгүй бол та харагддаг тийм ээ. Тэгэхээр сангийн яамны хийх ёстой зүйл бол төсвийн шинжилэл. Төсвийн төрийн хит оролцоог бууруулах. Сая бол өмнөх засгийн газар маань энэ дээр томоохон шийдэл оруулж ирсэн. Дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэл дээр төрийн оролцоо 30%, одоо 35 давцсан явж байгаа шүү дээ. Нэг төрийн оролцоог бууруулна. Төсвийн орлогыг үр дүнд суурь ашигтай, төсвийн зарлагыг үр ашигтай болгох. Энэ төсвийн шинжилгээг л хийх ёстой. Төсвийн хууль эрх зүйн орчин, төсвийн сахилга баттыг л сайжруулах. Ийм хэмжээний тийм сайд байх байгаасаа гэдэг юм хүлээл та. Нийгмийн хамгааллын яамн дээр бидний энэ нийгмийн хамгаалал, нийгмийн халамж гэдэг энэ ойлголтуудаа бид нар зөв ялгаж салгадаг л баймаар санагдаад байгаа юм. Тэгэхээр нийгмийн хамгааллын бодлогын үндсэн зорилго, нийгмийн халамжийн бодлогын үндсэн зорилго нь хаашаа чиглэх ёстой юм бэ гэдгээр дээр бид нар ерөөсөө тийм ялгаа зааг байхгүй болчихсон. Дээрэс нь энэхүү сангийн яамн дээр болон байгаа одоо нэг баялагын сан дээр 3 төрлийн сан байж 3 яам хувааж удирдах гэдэг. Энэ удирдлагыг сангуудын удирдлагыг тодорхой хэмжээгээр сайжруулж чадах, улс төрөөс болон төрөөс арай ангид түвшинд аваачих ийм шийдлийг гаргаж чадах сайдууд л байх ёстой. Тэгэхээр тухайн ажлаа мэддэг хүмүүсийг л тавиасаа л гэсэн юм л хүлээлт байгаа.
Австрийн томилгоогоор дурын этгээдийг сайдаар тавьчихаар асуудлаа гүн гүнзгий ойлгохгүйгээр тэгвэл та бүхний саяны бидний яриад байгаа нэг косметикуудыг чи хийсээр байгаа л энэ сангийн бодлого, нийгмийн хамгааллын бодлогыг чинь өөрөө нэг нөхөстэй дийлшиг болгоод хийж байгаа байхгүй. Тэр нь тэгээд цаашдаа сайн ашиглахдаггүй болмол асуудлыг хөндрүүлээд идэг. Тэгэхээр асуудлыг зохицоор нь харж чаддаг, хийх байгаа зүйлийнхаа мөн чанарыг ойлгодог тийм хүмүүс байхасаа, тийм бодлогыг баримтлаасаа л гэсэн юм л үлээлт. Тун тус доктор ирээдүйн сайднаас шипи өгөөч. Сангийн сайдар бол одоо нөгөө бид нар тавлан мэдж байгаа гадаад байдал ямар байгаа вэ? Геополитикийн байдал ямар байгаа вэ? Та түрүүн хэлсэн өглөө босоход бүс нутагт мөргөлдөө үүсдэг ийм нөхцөл бид нар амьдарч байна гэх. Урд хөрш маань ямар том нэгдүгээр эдийн засгтайгаа ямар татврын тарифын дайн үүсэх гэдэг байгаа юу орох гээд байгаа юу? Хойд хөрш маань дайн дуусаагүй байгаа. Ийм үед бол яг хөглөө зөвхөн төсөв харддаг биш. Бүр ингээ макро олон улсын эдийн засгийн онол нөгөө олон улсын макро эдийн засгийн онолоор нэлээд одоо тийм эргэцсэн. Ер нь бол макро эдийн засгч тийм сайн хүн тавиасаа гэж би бодож байгаа. Тэгжээж бид нар одоо эн чинь ийм далаад ингээл явлаа гэхэд чинь ингээл далаа давлгаатай байхад айгүй мондог хүнээр л бид нар капитанаа тавина шүү дээ. Тийм ээ. Тэгээ хардаг тийм хаанаас юу ирж байгаа гэдгийг харж чаддаг. Маневр сайн хийж чаддаг. Тийм хүн сангийн сайд байгаасаа гэж бодож байна. Өсөөлийг хардаг, сонсдог байгаасаа тийм. Нийгмийн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол яг иргэд дээр яг гэр бүлд тэр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй нялх хүүхдэд харж байгаа тэр ээж нар тэр бүгдэн дээр нь очиж тэрийг харж хамгаалдаг тэр яам учраас тэрэн дээр болохоор маш сайн одоо тэр судалгаандыг сонсож чаддаг. Заашгүй эдийн засгч байх албагүй л дээ. Тэгвэл ирээдүйн төрөлтийн төвшин Монгол улсад ямар болж байгаа юм бол насжилтын төвшин яаж вэ? Нийгмийн даатгалын одоо нөгөө залуучуудын тэр бүлгийн одоо тэр орлогын төвшин яаж өөрчлөгдөж чинь, орлого хуваарлт яаж чинь, тэгш бус байдал яаж чинь гэдгийг хараад тэр тунд маш сайн одоо зөвлөгөөг нь аваад тэгээд нөгөө сангийн сайдтай, ерөнхий сайдтай, шадар сайдуудтайгаа маш сайн зөвшөлдсөн хийж чаддаг тийм хүн байвал айгүй зүгээр гэж бодож байна. Харин хамгийн гол нэг сайд бол эдийн засаг хөгжлийн сайд бол айгүй чухал байна. Шадар сайд. Тийм шадар сайд бол тэр бол ерөөсөө маш одоо тийм гадагшгаа ингээ гаргаж чадсан одоо олон улсын одоо хөрөнгийн зах зээлүүд, том бизнесүүд, урд хөрш, хойд хөрштэй 3 дахь хөрш энтрүүдтэй хэл амаа олдож чаддаг. Гадаадын том шууд хөрөнгө оруулалтыг одоо бид нар чинь 2010 оноос хойш ингээл гадаадын шууд хөрөнгө оруулалт мань буураад одоо ингээд юм хэцүү байдал байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө эрчим хүчний салбар, уул уурхайн салбар, нөгөө газар тариалан хөдөө аж ахуйн салбарт том даацтай хөрөнгө оруулалт татаж чадхаар тийм мундаг тийм хүн одоо эдийн засагч хүн байгаасаа л гэж би бодож байна. Энэ 3 бол үнэхээр чухал юм шүү. За эдийн засаг шинэ сэдвүү хай. Манайхан одоо энэ нэг их хурлын гишүүд сайдууд нэг юм бодолтой юм байлээ. Гайхамшигтай юм нэг төрийн бүтэц тогтолцоо бид нар угсарцсан. Одоо энийгээ ингээл татвар энтер бууруулвал энэ маань одоо ингээл бүр баларна гэдэг байгаа байхгүй. Гэтэл залуучууд судлаачд бол эн чинь бүр гамшигын хэмжээнд ирсэн бүтэц болчлоо энэ төрийн бүтэц. Оролцохгүй юм алгаа. Одоо энийг буруу бодлоо хаяач. Бүр эрс багасгаач. Төр сайд нар биднэрт ингээд ямар нэгэн юмыг заахгүй гай болохгүй бол иргэд өөрсдөө явчих гээд байна. Чи ер нь болж исэн юмнуудыг л нураагаад байсан шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт гайгүй нэмэгдээд ирэхлээр буцаагаар нураадаг. Уул уурхайн салбарт гайгүй олон компаниуд бий болоод ирэхлээр буцаагаал хөрөнгө оруулагчдын хөөдөг. Залуучууд аятайхан их орондоо ирэл ажил төрөл бизнес эрхлэхээр янз бүрийн төрийн оролцоо, төрийн дарамт, татврын дарамтаар буцаагаад гадагшаа явуулцдаг. Ер нь бол нэг хичээгээд хэрэггүй зүгээр л иргэдэдээ гай болдоггүй ийм л засгийн газар баймаар байна. Тэгвэл ер нь залуучууд өөрсдөө болчих гээд байгаа байхгүй юу? Ер нь. За 90 минут болсон. Одоо тэгэхээр хэдүүл өнөөдрийн хэлцүүлгээ дүгнээд нэг санал дүгнэлт гэхүүтэй эсвүүдээ явуулаад тэгээ хэлцүүлгээ
жаргаая гэж бодож байна. Тэгээд энэ нэг тийм тохиолдлын зураг биш шүү хөө. Энэ нөгөө удахгүй батлагдана гэж найдаж байгаа. Татвар нийгмийн дадлын багц хууль маань ингээд яг энэ зураг шиг битээ байгаас гэж бодож байгаа. Одоо байгаагаа бүрд ордуулж байгаа гэдэг. Уул нь одоо ингээд аврыг гэж байгаа боловч энэ одоо аврах тэр нь одоо энэ туухай болж хувирчвал гэсэн нэг тийм давхар санааг өгүүлж байгаа шүү те. За тэгээд түрүүн хэлцүүлэг өнөрөө багшаас эхэлсэн учраас одоо шинэ эдийн засгаар ингээд дүгнэлтүүд эхлэе явчих гэж бодож байна. За эдийн засаг шинэ гэрэл. Ер нь бол маш их мөнгөтэй хүн, баян хүн, эсвэл баян компани ажлын байрыг бий болгодог. Улс оронд хөг хэрэгтэй хөгжил дэвшлийг авчирдаг. Тэгээ одоо бид нар нэг тийм ойлголттой болмоор байгаа байхгүй нийтээр. Түүнээс нэг тэр баян хүмүүсээс их татвар аваад байвал тэд нар чинь зугтаа гараа явчихна. Баян компаниуд ч улам жижигрээд байна. Дараа нь томоохон тэр нөгөө жинхэнэ нөгөө нэг мега төсөл энтриг улс орондоо хэрэгжүүлэх гэхлээр тэр компаниуд ч нөгөө тэр шаардлагад нь тий хүрэхгүй болчих гээд байдаг. Тийм учраас бид нар шаталсан биш. Айлуулах маш бага татвартайгаар олон жил явмаар байна. Олон тэрбумтантай болмоор байна. Долларын. Тэр хүмүүс чинь тэргээ бид нар ч одоо нэг орлогын тэгш ус байдал энэ төр гэдэг нэг ийм хуучинсаг ойлголтоор ингээд нийгмийг ингээд бүр балбаад байна л да. Тэгмээргүй байна. Тэр хүмүүсийг чинь дагаж бусд хүмүүс нь мөнгөтэй болдог байхгүй юу? Түнс нэг төр эд шид гаргаад хүмүүсийг ингээд тэр ядуурлаас авраад байдаг юм а. Тэр ядуурлаас чинь компани л авардаг иргэдийг. Тэр өндөр орлоготой, өндөр бүтээмжтэй иргэд хөрөнгө оруулалт хийж гадаадын хөрөнгө оруулагч нар хамтарч ажилд авардаг юм а. Тэгэхээр бид нар нэг одоо нэг арай жахан өөр ойлголтын төвшинлүүл очимоор байна л гэж одоо хэлэх байна. За баярлалаа. Эдийн засгийн ухааны доктор профессор Отгон Төгс. Би энэ ярилцлагыг дүгнэж хэлэхэд бол юу хэлмээр байна вэ гэхээр бидний сая ярьсан төсвийн тодтогоол, татварын бодлогын өөрчлөлт, шатлсан татвар энэ болгон дээр ингээ харахад бол энийг хамгийн зөв явуулах хамгийн гол одоо нөхцөл бол засгийн газрын тогтвортой байдал. Засаглалын тогтвортой байдлыг л бид хүсэж байна. Бизнес ч хүсэж байна, жижиг дунд үйлдвэрийнхэн ч хүсэж байна, гадаадын хамтран ажилтдаг бүх хүмүүс хүсэж байна. Тийм учраас энэ засгийн газрын бодлого бол жоохон тогтвортой бол явмаар байна. Тэгэхгүй бол ингээд жоохон байж байгаа засгийн газар нөхцөлтэй тэгээд одоо намууд нь ингээд талцсан байдаг ч юм уу тийм. Энэ хүнд ч хэрэггүй. Энэ бол маш их зардалтай байна. Нийгэмд зардалтай байна, эдийн засаг зардалтай байна, иргэдэд аюул зардалтай байна. Одоо сая ингээл 6 сарын 12-наас 12-нд нөгөө нэг нэгдсэн хуралдаан болсон шүү дээ тийм ээ шөнжин хуралдсан. Тэрнээс хойш өнөөдөр ингээл 17 5-6 жил хоноход болохоор ерөөсөө ямар ч тэгээд тодорхой бус ингээл нийгэм нь хаачих гэж байгааг нь мэддэхгүй аав ээжгүй болцсон хүүхдүүд шиг тийм энэ эдийн засаг ингээд зогсоол төсвийн тодтгол нь яах чинь бэлээ ийм байдалд оруулмааргүй байна. Яг л бид нар болохоор одоо энэ зах зээлийн системд ороод 35 жил болж байгаа. Хариуцлагатай урагшаа харсан маш их судалгаатай нийгмийнхээ бүх талуудыг ингэж харж үзэж тэг бодлогоо явуулдаг юм тогтвортой засгийн газартай байна. За баярлалаа. Төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн Дэлгэр сайхан. За ерөнхийдөө бид татвар нийгмийн даатгалын шинжилгээний талаар яригдж байна. Миний хувьд бол ерөнхий төгөлт маань энэ татварын шинжилэл нийгмийн даатгалын шинжилгээ бид цаг алдалгүй эхлүүлэх ёстой. Гэхдээ аль аль талдаа бид энэ бол нэг жилийн 2 жилийн дотор хийчихдэг шинжилэл биш ээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Үе шаттай тодорхой дунд урт хугацаанд бүр эргэж. Би бол тэтгэврийн шинжилгээг нэг доотлол нь 10-аас доошгүй жил. За 2040 он гэхэд бид нар ядаж тэр хагас өрөмтлийн тогтолцоонд бүрэн шилжчихсэн тодорхой иргэд маань бүрэн өрөмтлийн тогтолцооноос тодорхой хувийн хамааралтай болчихсон байх. Өнөөдрийн бүх иргэнд бид нар энэ бүрэн өрөмтлөл хагас өрөмтлийг хүртээж чадахгүй. Хамгийн гол нь өнөөдөр яриад байгаа одоо дөнгөж ажиллаж эхэлж байгаа залуучууд цаашдаа ажлын байран дээр очих ирээдүйн иргэд маань шударга зөв тогтолцоороо татврын ээлтэй тогтолцоонд ажилтдаг ийм л нөхцөлийг эхлүүлэх шаардлагатай. Хамгийн гол нь ирээдүйн тодорхой байх хэрэгтэй. Өнөөдрийн яриад байгаа шиг өнөөдөр нэг эхэлчээд замхарчдаг. 10 жилийн дараа ямар байх нь илүү ойлгомжтой тэр татврын нийгмийн даатгалын шинжилгээг бид нар одоо зайлшгүй эхлүүлэх шаардлагатай. Энийг хойшлуулах тусам нийгэмд тусах хохирол нь нэмэгдэнэ. 35 жилийн энэ замбраагүй байдал асуудлыг хөндрүүлсэн үнэн гэнт огцом шинжилэл бол өнөөдөр хэтэрхий дарамт болж болзошгүй нь бас үнэн боловч үе шаттай шинжилэл нь ирээдүйн тодорхой харагдахын эхлэлтийг бол бид өнөөдөр зайлшгүй тавих хэрэгтэй гэж би өвдөж.
За баярлалаа. Татврын мэрэгсэн зөвлөх өнөр жаргал. За ер нь бол энэ өөрчлөлт шинжил зайлшгүй шаардлагатай. Ер нь бол жишээлбэл биднийг өвдөхгүйгээр татвараа авдаг баймаар юм. Авсан татвараа үр шишгтээ зарцуулдаг баймаар юм байна. Гэдвэ шүү дээ. Тэгээ одоо нийгмийн даатгалыг бол хожимдолгүй энэ шинжилгээг огцом чадахгүй маа гэхэд айжмаар хийх эхлэлийн тавьсан сайн байна. Гэхдээ энийг хурдсгая гэд бүгд санал нийлж байна. Тэгэхээр манай 3 оролцогчийн хэлсэн зүйл юутай шууд холбоотой гэж бодогдож байна гэхээр надад энэ төрийн алба, төрийн үйлчилгээний ур чадвар, зөвлөн туслах байдал. За энэ мэдлэг, мэдээлэл түгээдэг байдал маш сайн байх хэрэгтэй байна. Энэ юутай холбоотой байж болох вэ гэхээр цомхон чадварлаг одоо аппаратыг бүрдүүлээсэй гэж шинэ сайд одоо ерөнхий сайд маань бүрдүүлээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр дээд чатандаа ийм цомхон чадварлаг болчих юм бол дунд түвшин сайжирна. Тэгэхээр дунд түвшин сайжрах юм бол анхан шатандаа сайжирна. Тэгэхээр одоо анхан шатнаас төрөөс үйлчлэгээ авж байгаа иргэдийн сэтгэл ханамж, аж ахуй нэгжүүдийн тийм ээ сэтгэл ханамж маш муу байгаа. Одоо татвар шимтгэлийн дарамтаас гадна төрийн үйлчилгээний одоо юм чадварлаг бус, тодорхой бус, шийдвэр гаргадаггүй, шийдвэрлэдэггүй энэ байдал ч одоо нэмэлт одоо зардал нэмэлт одоо дарамт болоод байгаа. Энэ байдлыг одоо халаасаа гэж бас бодож байна. Тэгээд одоо ярьж эхэллээд байгаа тий. Одоо бас ч гэж нэг үе бодоход сайдууд маань ярьж эхлээд ш шинжлэх ёстой юм байна гэдгийг ярьж эхэлж байгаа нь сайн хэрэг юм чинь шинжлэгдэх байхаа гэж найдаж байна. За баярлалаа. Тэгээ ямар ч хэдүүлээ 90 минутын хугацаанд ярилцлаа. Тэгээд түрүүн отгоо багш хэллээ л дээ. Гомжовын Зандан шатар гэдэг ахмадтай Монгол нэртэй хөлөг онгоцоодоо ингээд задгаа даалаа тэнгист хөвж байна. Тэгээ энэ бол мэдээж асар их хэмжээний шуурга, давлгаа магадгүй одоо энэ мөсөн те уултаач бас тулгархыг үгүйсэхгүй. Тэгээ мэдээж Титаник гэдэг кино шиг тийм эмэрэлтэй байдлаар битгий төгсөөсөө үлгэр домог шиг Монгол одоо үлгэр домог шиг юм жаргалтай байдлаар одоо төгсөөсөө гэсэн юм өрөөлийг тавья. Гэхдээ биднийг хэн удирдах байгаа вэ? Завин дээр бид бас хамтдаа шүү гэдгийг бас битгий мартаасаа гэдэг бас энэ зүйлийг онцолж хэлээд өнөөдрийн хэлцүүлгээ ингээд өндөрлөё. Хүрэлцээсэн маш их баярлалаа. Тэгээд энэ нэг одоо зуны нөгөө нэг энэ амралт зугаалга найр наадмаас илүүтэйгээр улс орны нийгмийн эдийн засаг гэдэг асуудал маань туйлын чухал гэдгийг л өнөөдрийн хэлцүүлгээр л онцлоё гэж бодсон шүү тий.